эцэнд итгэж байгаа бүх хүмүүс ч л магтаалч шүү дээ. Заавал бүгд урлагийн бүтээх албагүй ч гэсэн өөрсдийнхөө бурхныг мэдэрж байгаа илэрхийлж байгаа зүйл нь тэр хүний хувьд үнцэнтэй бас хамгийн гоё байдаг. Бурхны магтана гэдэг бол магадгүй үг гэдэг зүйл өгөгддөм болов гэж би бодсон байхгүй. Биднээс ингээ бурхантай харилцдаг тэр харилцаан дунд биднээсийн амьдрал туулаад нухлагдах үед тэр дунд ингээ бурхны үг орж ирдэм болов гэж би бодсон байхгүй. Тэгээ ингээ харахад бурхнаас ч ирэх дуу байд юм байна. Бас надаас гараад бурхан руу ингээд очдог, хилдэг, ярьдаг ч дуунууд ингээ байд юм байна. Тэгэхээр бидний дотоос гарч байгаа аялгау болгон, үг болгон ажиллаа хийх гээл гарч байгаа. Хийсний үг оргуу хоосон биш те. Ер нь өнөөдрийн сэдвийг зүгээр юм ерөнхий боловсролын сургууль төсөөл Монголын нийгмийн үнэлгээ сургуулийн ер нь дөрвөлээ ямар сэдвээр ярил ярих юм бэ? Яриад явчих юм уу? Тэгэхээр өнөөдрийн сэдв чинь уус төрөөс бусдын бол ярьчих юм болж байгаа бүгд багш нарын тухай. Багш тухай яриад илүү нэрээ багшраа орчгаар тэгээд Trace Festival те тэнд байгаа хүүхдийн үйлчлэл яаж явах вэ? Хэрхэн магтан дуу зохиох вэ? Гэвь бид өнөөдрийн сэдв амар том сэдв л байна л да. Энд одоо манай Ама Боги багийнч 3 манцтай. Мандаа 4 маань өөрийг орол энэ тал дээр гоё яриад явъя. Залбирчих уу? Тийм. За залбир. Эхлэх болж байгаа юм дөө. Хэлцэн явж байгаа. Өгцөн явж байгаа юм уу? Тий. За тэгэл залбирчээ. Аваа таньда баярлаа. Тэгээд бид дөрөв таны өмнө ирээд та энэ газар дэлхий рүү та өөрийн магтаалыг болгож ирсэн. Эзэн минь та бас биднээс сонсож ирсэн тэр цаг үеийг өрөөж өгөөрэй. Тэгээ бид үнэхээр энийг хийж байгаа нь Монголын магтаалын ертөнцид эзэн минь таныг магтагчид маш олноороо төрөөсэй. Бас зөв бурууг ойлгож эзэн таны дотор зогсоосэй гэж хүсэж байна. Тэгээд 3 түгээн минь хувьд эзэн өгцөн тэр ишлэлтүүдийг өрөөж байна. Пасторуудын маань амнаас үнэхээр таны ишлэл гарч ирэх болтугай. Тэгээ бүр бичлэг бүх зүйлийг өрөөж байна. Иесусийн нэрээр амин. Амен. Ярих ёстой юм яригдана. Амен. Магтан дууны хувьд болохоор би сая зүгээр тэгж бодсон зүгээр. Саяны яриаг ярьж захтаа гэхээр би бол цуглаанд анх хэрэгтэй тэгж бодсон шүү дээ. Ингээд ер нь л одоо би ингээд магтан дуу ингээд дуулахлаар үгийн биш хөгжмийн аяг сонсдог байна. Тэгээд би ингээд дээд гэдэг дуун мууны үгийн сүүл цээжилсэн гэж боддог. Бүр цуглаанд яваад 7-8 жилийн дараа аян цээжилсэн ирнэ. Гэтэ ингээд үг нь ингээд нэг халтар малтар үгнүүд нь байгаа шүү дээ. Тэгсэр ирнэ дахилтын ганц нэг үгнүүд ч ингээд байхгүй. Тэг шалтгаан нь болохны зэрэг өөрийг ингээд дараа харсан чинь хөгжмөнд амар дуртайсан. Тэр дамангуу дуунууд ингээд сойлд нь амар дуртайсан байхгүй. Тэгэхээр би ингээд зүгээр бодсон. Одоо ч гэсэн та нар ингээд харах юм бол Morning Star-гийн хамтлагтар бөмбөр тоглож байгаа тэр хүү өдөр чинь Хосана гэдэг дууны соёлыг зааж өгснөөс болоод цуглаанд үлдсэн хүмүүс байхгүй. Тэгэхээр би зүгээр яг мэдээж ингээд дууны үгнүүд ч ихсэн ингээд маш чухал боловч ингээд дуун дээр тэр явж байгаа тэр соёл мойлууд ингээд аяг чухал юм байна гэж миний хувьд бол тэгж боддоо шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдээс болоод аяг олон залуучууд тэр голд нь явж байгаа гоё аялгауг жижигхэн нэг 15 секунд юм байна шүү дээ. Тэр зүйлүүд аяг их залуучуудад нөлөөлд юм байна гэдгийг би бас хардсан шүү дээ. Тэрнээсээ болоод дууны ер нь айгүйх соолуудын айгүйх сонсдог гэх юм. Монгол магтан дуу зохиоход соолын зохиоч болоод юм шүү дээ. Тэгээ би тэр нэг Саки нэг дуу зохиосон байсан шүү дээ. Ямар дуу лээ? Гэхдээ тэрний голын соёл молыг ингэж би бууж гисэн шүү дээ. Чадахгүй юм нэг. Тэрний соолыг хийсэн үгүй гоё гэж байна. Stepping Stones. Best соол. Үнэхээр сайн тоглосон мэл. Тэр үнэхээр гоёч зохиосон мэлээ гоёч тоглосон мэл. MB тоглосон юм л шүү дээ. Манай MB дахиад бас нэг 2 хүн байгаа. Бааж тоглосон соол байгаа. Ингээд шууд өргөжлөл өөрийгөө танилцуулчих. Тийм үү. За, наа болдог гэдэг. За, би нэг их нэртэй нэг хүүтэй. Тэгээ Баянзүрх Христийн чуулганд үйлчилдэг. За, 127 дугаар сургуульд хөгжмийн багш хийдэг. Хөгжимчин мэргэжилтэй юм байна. Махнаа өдөрдөг шүү дээ. Махнаа өдөрдөг. За, цуглааныхаа махтан дууг өдөрдөж байгаа. Цуглааныхаа махтан дуунд үйлчилж байгаа юм байгаа. За, би их манлаа. Бид нар бол би нэг аюу сайн мэддэг. Тэгээ баг би үедээ танилцуулах шаардлагагүй хүмүүс. Гэхдээ ингээд яг одоо praise одоо энэ round table гэдэг энэ гоё ширээ тойроод зүгээр ярилцах асуултынхаа дагуу ингээд ярилцаад ингээд суух энд ялтч үзэж байгаа хүмүүст
өөрийгөө танилцуулъя. Инх манлаа 5 хүүхэдтэй. Тэгээд нэг ач охинтой. Тэгээд өргөн стафаар их эзэндээ үйлчлэн явж байгаа Христийн нөхөрлөл сүмд пастрийн үйлчлэл тэгээд магтан дууны удирдагч гэдэг символийн ахлагч гэл одоо ингээл үйлчилж өгч байна. Тий. Тэгээ бид хоёр бас нэг ангид байсан. Дуугч багш мэрэгчлэр ангиж яваад. Хоёулаа тэр Христэгч байсан. Би бол итгэгч байсан. Боги бараг л итгэгч биш байсан. Гэхдээ нэг 3 дугаар курсээс итгэсэн гэж ярьж байлаа. Тэгээд бид тэр чинь би нэг аюу богж хичээл амар сайн итгэсэн. Төгөл рүү мөр амар сайн тавцдаг. Үнэхээр сайн тавцдаг. Би чинь бол ерөөсөө гэр бүлтэй болцсон. Тэ ингээд би чинь яг нэг библийн сургалт өсчөөд ингээд орохоор бас арай ах гэх юм уу та тий нэг тийм маягтай. Тэгэл ерөөсөө хичээлд очиж суугаад баг суудаг. Тэгэл жоохон тийм л байсан. За тэр юм биш яг. За намайг болохоор Батцэг. Эхлээд жоохон бахта нэрэндээ дургүй байлаа шүү дээ. Юу Баттай нэр өчт юм бэ гэж бодлоо. Гингүүтээ за эмхтэн чинь цэцэг гэсэн. Тэгээд яг итгэснээсээ хойш бол үнэхээр дуртай болсон. Ягаад гэвэл би бол Бат мөртлөө цэцэг байхгүй. За их нүртэй. Тэгээд яг өөрхөн мэржил болохоор сургуулийн өмнөх боловсрол. Тэгээд яг манай үйлчлэл болохоор биднээс одоо 2006 оноос хойш яг Монголын төлөө зурсан залбирч байгаа баг байгаа юм. Тэгээ Монголын үндэсний зуучлалын залбирлын шүлжээ гэж байгаа. Тэгээд тасралтгүй одоо залбир баг 20 жил болж байгаа юм л шүү дээ. Би сайхан гайхад хүү нэр юу вэ чи хэдэн жил болчих вэ гэдэг. Тэгээд Монголын эргэн тойронд яваа залбираад ер нь одоо үндэснүүдийн төлөө залбирч. Тэгээд зэрэг цагт Монголын мегийн дэргэдэх залбирлын хөтөлбөрийн зохицуулагч байна. Баярлалаа. За намайг амар төвшин заамаа гэж дууддаг. Шинэ гэрэл цуглаанд пастрын үйлчлэл хийдэг хүн байна. Эхнэр 3 охинтой. Тийм байна да. Олноо урагш алхах зориг минь та гэдэг. Гоё нэрээр алдаршсан. Би бүр тэр дуу сонсчоод тэр үед тест үнэхээр урамшиж илээ. Тийм штэ гэл. Би өөрөө урамшсан л даа. Би тэр жил хэдэн гаруудаа сонсон заяа. Одоо ч сонсож байгаа. Одоо сонсож байгаа. Айгуу гоё. Өөрийнхөө нэг хөлбөрөөд өөрөө нэг юм. Тий, яг өөрөө иймэрхүү зааланд ингээ ганцаараа гитартаа. Тэр юм би сонсдог. Хамгийн гоё. Чи угаасаа нөө ковид үед хүн байхгүй. Тэгэл цуглаанд ганцаараа ихч дуулсан да. Тэр дууг яаж байсан? Цуглаанд ганцаараа дуулах ихгүй ш. Цөөрөтэй аал тий. Ингээ нөгөө байгалийн эффект. Байгалийн эффекттэй тэгэл тэр доо. Яг тэрийг болохоор тий, яг тэр ковидын гэхдээ жоохон сүүлийн жилүүдэд зохиосон ш. 20 оны сүүл мөл гэсэн. Ер нь бол гол санаа гэхээс илүү эзнээс миний ойлгосон зүйл болохоор ковид үед ер нь яг та нар анзаарсан бол пастор удирдагч үйлчлэлээр дамжуулж амьдэрдэг хүмүүс бол их жоохон хэцүү сорилттой тулгарсан. Нийгмийн хүмүүс бол ажил үйлчлэл янз юм ингээл хийгээл эрэлт бас их хэрэгтэй юм шиг. Сүм зөвлөн хийж чадахгүй учраас нэг хэрэггүй юм шиг ингээд хийх юм хийж чадахгүй ингээд айгу тийм байсан. Тэгээ тэр үед яг бурхны сануулсан зүйл бол хүмүүст урам зориг хэрэгтэй. Гэхдээ яг надад тэгэл би ер нь эзнийг яг миний урам зориг болох үгээл зүгээр бодоол. Тэгэл ерөөсөө эзэн ш тийм хурдан зохиод дуу зохиож байгаагүй. Одоо хүртэл миний 20 жил зохиож дуусаагүй дуу байгаа. Тэр ураг шалгах бол ерөөсөө дээдлийнхээ өөрөө тэр лагрын байшин дээр байсан. Тэгээд дээдлийн өрөөрөө орчаал бууж ирэл том охинтой сонсгол ерөөсөө засвар шаардлагагүй. Тэгээд тиймээс нэг үгийг нь л маацглааны дүү яаж гисэн. Өхлийг ялах итгэл гэдгийг үүгээр уугаар эхэлсэн яг тонголох үг байдгүй. Тэгээ би янз янзын үг ингээ хайгаад тэрийг маа нэгдэг юм маань хэлж гисэн. Тэгээд бусдаар бол яг тэгэл болсон. Тэр дуучтай олон залуучуудыг олон өсвөрийн залуучууд хүүшнийхээ болдог шин. Манай цаглааны хүүхдүүд тэр дууд болглаа. Тэр гоё магцгаая гээл. Энд очихоор хүмүүс их өөр дуулдаг. Жоо аянч өөр юм их оруулчихж байгаа. Тэр наймаар бас нэг бодлын гоё. Өө энэ ингэж дуулал бас гоё юм байна. Өөр гэлээд гогсорыг минь та. Гэ бас болгосон байгаа. Тэгээ ингээ харсан чи та гур болохоор яг хөгжмийн мэргэжилтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн чи би болохоор хөгжмийн биш байгаа байхгүй. Тэгээ сайн нэг соёлын дуу гэл ярангуут чи би ингээ ойлгохгүй байна. Юу нь тийм чухал гэм болоо гэл. Дууны дундаар авсаад. Тий, тэгэхээр нөгөө бас яг мэргэжлийн хүмүүсийн юугаа дунд орж ирэхээр бас аягүй чухал. Өнөөдөр ингээд үзэж байгаа хүмүүс дотор бол хөгжмийн өндөр боловсралтай залуучууд хүмүүс дуу зохиодог, ая зохиодог олон хүмүүс үзэж байгаа хэл та. Тэгэнгүүт бид нар магтан дуу хэрхэн зохиох вэ гэдэг сэдвийг бид нар зохицож байгаа байхгүй юу? Одоо ингэ цаанаас
Тэгэхээр энэ талаар ингээл яхаад өчнөө олон мундаг зохиолч нар байхад бид нар бас магтаалын дуу зохиох тухай ярих гэдэг. Тэгээ нэг талаас онлын нөгөө талаас сүнслэг зүйл болчиход хоёр талаасаа зохиогдож байгаа. Гэхдээ нийгэм зохиогч байгаа дуунууд хүртэл бас сүнслэг талаасаа их зохиогддог. Тэгэхээр одоо энэ дээр л ярий да тий хэрхэн магтан дууг зохиодог юм бэ тий бид нэр эсвэл хүмүүс сонссон түүх мөөх байж болж тий. Би болохоор нэг ганаагчтай айгу олон жил ингээд цуг явсан байхгүй юу. Тэгээ манай Эрдэнтийн говьлд байсан. Тэгээ ганаагч өрөөнд ингээд нөгөө төгөлдөр оройдаг. Тэгээ магтаалах ирээл тэнд ингээд бүгдээрээ л ингээд дуу зохиогоол янз янзын дуунууд айгу ирээл. Тэгээ тэр дуунууд дандаа нөгөө бурхан дөргөгцсөн. Тэгээд ингээд Библийг хараад юм уу тэр зохиож байгаа хүмүүсийг зүгээр би хөндлөнгөөс харж байгаа шүү дээ. Би бол зуушин залбирчтэй зуушин залбир магтаал хоёр цуг явж байгаа гэж итгэдэг. Яг бол магтаал өөрөө бас зуушин залбирал юм байна. Тэгээ ингээ харахаар бурхнаас ч ирэх дуу байд юм байна. Бас надаас гараад бурхан руу ингээд очдог, хилдэг, ярьдаг ч дуунууд ингээ байд юм байна гэдгийг анзаарсан байхгүй. Тэгээд яг тэ нэг алтны хажуудах гуйл жоохон шатлаад нилээн шаардсан юм шүү. Багийг нилээн шаардчихжээ. Дөнгөж 90 доо нэх байхгүй юу? Үнсийн хэлжтэй сая. Одоо ингээ цааш ярих юм үлдэх юм. Дүгнээд базаад хэлчих магтаал гэдэг бол залбирал. Одоо ингээл явахад ингээл дуу зохио. За дуусчих өнөөдөр. Тэгсэн чи яасан гэж би тэг яхав та нэг жоохон урамшиж байгаа байхгүй ингээд мэдээж ганаагч бол нэг яг магтаалын их болсон хүн маш олон дуу зохиогдсон тий. Би тэг тэрнийх нь хажууд ингээл явж исэн л байгаа байхгүй. Тэгсэн чи яг 90 онд нөө Есүс тэтгээд дотор маань яг ариун сүнсний дөрвөлт толоод үнэхээр ингээд би Есүсийн л тухай ингээл бодчихсон байхгүй. Тэгэхэд Есүс нэрээ залмаагаа өөрөө талхаж явахдаа юу бодож исэн юм болоо. Тэг чи маш их зодуулаад нүдүүлээд бүх арьс нь урагдцсан тий. Тэгээ залмаа үрээд тэгээ бидний төлөө явж байгаа штэ. Тэгээд Есүс залмаа дээр хадагч яхад юу ч утсан юм болоо. Есүс залмаа дээр амьлахтаа юу ч утсан юм болоо гэж ингээд нэм 3 үе ороод ирсэн баггүй. Тэгэл би тэрийг ганц хоёр үг жоохон бичээд тэг чи бид өнгөж 10 төгссөн ч гэсэн хэлэхөө. Тэгэл ганаагч нэг ийм үг байна гэл тэр үед бидээс баг бүгдээрээ л нэг тийм юм руу орсон байсан. Тэгэл ганаагч аваад шууд дуунуудын үгийг хийгээл биш аян хийгээл Йов номноос нэг тахилд оруулаад нэг гэрэл загалмаа гэдэг дуу ингээд бүтчихэж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг дуулах болгондоо шууд Есүсийн өмнө ирж байгаа. Тэр үед бол ариун сүнс өгсөн гэж би бол итгэж байгаа. Тий тэр ингээд сануулаад яваадсан болохоос тэгээ би бол мэдээж хөгжмийн зохиож болж чадахгүй шүү дээ. Харин хамтдаа байх нь бас та нэг шүлэг зохиоцсон байна шүү дээ. Тэгэхээр нэг магтан дууны шүлэг зохиоцсон яруу найрагч хүн хажууд сууж исэн байна. Тийм байхгүй харин тэр үед л ариун сүнс өгсөн. Тэгэл яг юу л та бүх эцэнд итгэж байгаа бүх хүмүүс ч л магтаалч шүү дээ. Тодорхой хэмжээнд заавал бүгд урлагийн бүтээх албагүй ч гэсэн одоо өөрсдийнхөө бурхныг мэдэрж байгаа илэрхийлж байгаа зүйл нь тэр хүний хувьд үнцэнтэй бас хамгийн гоё байдаг. Тэгэхээр олон хүмүүс ингээл магтаал зохиохоор ийм тийм би яг янз янз ярьж болно. Гэхдээ тэр хүний хувьд бодоод үзэх юм бол аймаг үнцэнтэй ойлголт нь бас явж байна гэхдээ зарим нэг талаараа Давидын дуулалыг ч гэсэн бид нар унших юм бол ариг энийг шоолмаар тий сонин үг байгаа шүү. Гэхдээ тэр хүний мэдрэмж нь тийм чинь тэр хүн эзэнт хэлмээр хэлэн талангаа хэлмээр байгаа зүйл нь тэр болохоор тэгэхээр би өөрөө бас мэргэжлийн хүн биш шүү дээ. Гэхдээ тэгэл эзний өмнө ойлон дуулаад залбирж исэн тэр дунд эзэн хөвлсөн байгаа мэдээж он удаан жил бэлэг авьяасаа хүм хөгжүүлэх юм бол байгаа. Тэгэхдээ мэргэжлийн биш ч гэсэн хүн эзнийг хүн болгон л магтагч байхгүй. Тэгээ тэр нь зүрх сэтгэл нь өгцөн үг байж болно. Төрөөнийх шиг одоо манай нэг найз жишээлбэл ийм шүлэг байна. Энэ дээр дуу зохиож өгөөч гэж хөгж исэн. Би нэг 2 дуу тэгээ зохиож үзчихсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр шүлэг бичсэн бас их гоё. Аяга гоё зохиож исэн. Тэгэхээр тэр хүний хувьд ч гэсэн тэр хүн дуу бас зохиолоход оролцож байгаа гэдэг чинь бас боломжийн үнцэнтэй байна. Ерөнхийдөө л ингээл хүн болгон зохиолч болчлаа. Ерөнхийдөө ингээл ерөнхий л одоо ярьж ин бүгдээр ал тий. Одоо практик дээр одоо шилбэл яг яаж зохиодгийг талаараа яриаг байна. Манай боги бас дуу зохиож ирсэн. Бас өнгөрсөн жил бас нэг дуу зохиох мохох юм ингээл тэсндээ бас хөгжимчин дуу хөгжмийн багш хүн болохоор бас юу гэдэм бол юу гэж боддог юм бол яад юм. Миний хувьд болохоор ер нь тэгж боддоо шүү дээ. Дуу зохионо гэдэг нь болох нэг нэг тийм амархан ч зүйл биш ах гэж боддог. Гэхдээ ихэнх ингээд зохиогдсон дуунуудыг ардын дуунуудыг харах юм бол дандаа урлагийн биш хүмүүс зүгээр л ингээд сайн дөрөв уран сайханчид
зохиоцсон байгаа даа. Гадар Сүрэнгийн дуунууд, тэрний өмнөх Нор Бандтугайн дуунууд, тэгвэл уртын дуунууд эдэргээл ингээ харах юм бол нөгөө л морин дээр явж байгаа хөдөө хэр талтайгаа ингээ харьцаж байсан мал хуугаа ингээ өсгөж байгаа тэр мал хуйтайгаа ингээ харилцаж байгаа тэр харилцаанууд дундаас тэр аялгуунуудаас өөрийнхөө авсан тэр байглаас авсан магадгүй тухайн үед бурханд ингэж мэддгүү тэр зүйлийг магадгүй тэр ингээ харилцаан дундаас авсан тэр мэдрэмжэл магадгүй амаараа аялсан ч юм уу толгойдоо бодож байгаад магадгүй хідэн үгнүүдийг хооронд нь эвлүүлж үзээд магадгүй ингээд аялж ингэсэн баг. Энэ ингээ гаргаж ирсэн зүйлүүд сая хамаа ярьлаа шүү дээ. Миний ураг шалах зориг нь энэ цуглаанд очихоор нөгөөр дуулаад энэ цуглаанд очихоор нөгөөр дуулаад гэдээ ирж шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр ингээ харах юм бол тэр ингээ зохиогдсон байгаа зүйлийг ингээд урлагийн ингээд хөгжмийн боловсрал олсон хүмүүс одоо ингээд хөгжмээр сургууль сурсан хүмүүс за энэ дууг энэ хэсэгт нь ийм аккорд оруулаад ийм найруулга хийгээд яг энэ хэсэгт нь өргөлттэй энэ дээр нь бүр нам унгаж өгөөд ингээд өсгөөд ингэх юм бол хүний нэг хүлээж авдаг мэдрэмжүүд гэж байгаа шүү дээ. Хүн нэг ингээд амталдаг энэ харагддаггүй энэ мэдрэмжүүд. Энэ мэдрэмжийг нь аль хэдэн зууны туршид ингээд хүмүүс ингээд судлаад мэдчихсэн байдаг учраас тэр хөгжмийн найруулагчид болохоор яг тэн дээр нь энэ давсыг хийгээд энэ амтлагчийг холж жагаад яг ингэх юм бол Монгол хүн энд бол өстэй яг нөгөө артсын нэг хоолнд нь холж жагаад яг Монгол хүнд нь яг ингээд аар болно. Хин Солонгос очих юм бол өөрсд яг энэ ааруулыг хасж жагаад энийх нь оронд кимчиг нь оруулаад гэдэг шиг энэ найруулгуудыг бол хөгжмийн зохиолчид хийдэг. Тэгэхээр чиний дууг энд дуулж байгаа цуглаан, тэнд дуулж байгаа цуглаанууд магадгүй тэр дотор нь байгаа хүүхдүүд өөр боловсралтай, өөр мэдрэмжтэй, өөр үзэл бодолтой хүүхдүүд болохоор тэр зүйлээрээ дамжуулаад л ингээ жоохон өөрчлөлт тавьсан бас илүү ажиллаад тий илэрх гаргаж өгöd. Тэгээ би бас тэгж боддیں۔ Шин дуу илүү төрөх тэр зүйлүүд жишээл амаасаа ингээ нэг дуу ингээ маш хурдан зохиогдсон гэж ярьж. Тэгэхээр хүмүүс бас ингэж зохиогддог байх. Зарим дуунууд бүр амар удаан ядаргаатай энэ ч одоо дуу болох уугүй гэдэг боловч зарим хүмүүс нь ингээ маш хурдан зохиодог. Тэгээ би бас нөгөө Пүүжа пастрын нэг түрүү жилийн нөгөө сургалтын дээр сууж явах үед надад нэг дуу би огт магтан дуу нэх ингээ зохиож би ингээ зөндөө ингээ нийгмийн дуунууд ингээ зохиодог хэрнээ магтан дуу зохиох гэхээр над юус үг орж ирдэг байхгүй. Энэ ингээд гоё магтан дуу болно доо гэж боддог хэрнээ надад үг юус өгдөггүйсэн баг. Тэгээ Пүүжа пастор за яг 10 минут лөө 15 минут өглөөд энэ ишлэл дээр нэг ишлэл сонгож өгöd маа энэ ишлэл шүү. Энэ дээр дуу хийгэрэй гэдгсэн чинь манай багийнхан дотор ингээд дуу хийх хүн байхгүй болохоор би нэг зүгээр хитгэн аккорд тойруулж ингээд за яг нэг иймэрхүү хэмнэлттэй болгож байгаа гэд тэгсэн чинь нэг дуу болсон байхгүй. Тэгээ би энэ зүйлээс ингээд хараад эзэн яг бурхны магтна гэдэг нь бол арай л өөр юм шиг надад зүгээр санагддаг. Магадгүй ингээд нийгмийн ингээ хайр дурлалын дуунууд нэг өөрчлөлдөг янз бүрийн дуунууд байдаг боловч бурхны магтна гэдэг бол магадгүй үг гэдэг зүйл өгөгддөг болов уу гэж би бодсон байхгүй. Биднээс ингээ бурхантай харилцдаг тэр харилцаан дунд биднээсийн амьдрал туулаад нухлагдах үед тэр дунд ингээ бурхны үг орж ирдэг болов уу гэж би бодсон байхгүй. Бурхан ойлгуулж илчилж өгдөг нэг тэр сүнслэг бурхнаас авж байгаа илчил талын зүйл нь. Тэгээ ингээ химийн дээр үеийн ингээ дуунуудыг ингээ харах юм бол энэ бүх ингээл гайхамшиг тайр аава тань руу мэн рүү ингээд харах юм бол дууных нь үгнэл энэ дэлхийг өөрчилсөн байгаа юм. Гайхамшиг тайр юу тайх энэ бүр алтнаас үнцэнтэй энэ үгнүүд хүний амьдралыг ингээд бүр оронгоор нь энэ улс их орныг ингээд өөрчилсөн. Тэгэхээр энэ дууны үг гэдэг зүйл хин дуртайд нь ингээд өгддөг юм байна гэдэг зүйлийг бид эндээс ойлгосон. Тэгээд миний хувьд болохоор ер нь тийм тэгэж жоохон хүлээж авдаг. Хөгжмийн талаар ингээд ерөнхийдөө ингээд болчихл юм шиг санагдаад байдаг хэрнээ болдоггүй зүйл миний хувьд тэгэж мэдрэгддэг. Зарим нэг талаар нөгөө яг сүнслэг талаасаа магадгүй тослогоо талант тий. Яг мэрэгжил гэдэг чинь чадвар талаасаа байж болно. Магтан дуу гэхээр за нөгөө нийгмийн талаас бол нэг жоохон онгод гэж яриад байдаг шүү дээ. Харин бид нар юу гэхээр мэдээж яг техник талаасаа хүн зохиож бас болох л бах тий. Янз янз. Гэхдээ бас би бол тэр зам нөгөө мэрэгжлийн яг хөгжмийн суурьтай биш болохоор боогийн хэлсэнтэй бол санал нийлж байна л да. Яг ингээд зохио гэхээр заримдаа зохиож болдгоо ерөөсөө тэгээд 20 жил ажилласан гэсэн сайн бол ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ эзэн хэрвээ хүсээд нэг яг юм яг тэрнээс шиг илчилт өгөөд яг хүн чинь эзнээс үг авахаараа бүр баяр хөөр мэдрэмж бүх юм дүүрчдэг шүү дээ. Яг ингээд дүүрсэн үед ерөөсөө урсаал
бараг л тэр дуу байсан юм шиг тийм мэдэрч. Би тэрийг бол чадвар гэж би бол хэлж чадах. Тийм учраас би бардамж ямар ч боломжгүй байхгүй. Энэ бол тий зарим хүнд бурхны өгсөн гэж хэлээд байгаа шалтгаан нэг тэр. Тэгэхээр нэг тийм онгодны тосолгооны юм бас тодорхой хэмжээнд байна да гэд яриад байдаг. Та нар мэддэг бол манай шинэ амьдрал би чинь шинэ амьдралын дөөс юм шүү дээ. Ах дүүс өмтэй мөнх жаргал пасторч маш их тусгасан шүү дээ. Анхны юм бүхэлдээд энэ хийснэ магтан дуулын бурхан ертөнцийг харьлаа л гээл тэр дууныг зохиосон. Тэгээ сүүлд пастор тэгээд хамаа чи миний тослогоо чи яг авчижээ. Манданаас чи л авчиж гэдэг. Яг л дагж исэн юм тэгэл юу яадаг байсан. Тэгэхээр би ч бас яг зарим нэг талаараа нэг тийм мэдээж техникийн талын зохиол бол хэрэг ерөөсө буруутгаагүй. Гэхдээ нэг тийм тэрс маа над шиг юм суургүй хүмүүст бол бурхан нэгөөслээрээ тийм нэг тослогоонуудын юмыг боломжтой болгосон юм бол 100% бурханаас хамааралтай юм. Үчигэл пастрын тослогоог аваад явцсан юм шүү дээ үлдээгээгүй. Биш ээ. Энд үлдээд энэ нь нөгөө нэг үрдсэн байхгүй юу да тий. Яг за одоо үчигэл пастр яагаад дуу зохиохгүй вэ? Тийш залбирлын өдрөө яг 12 онд нэгтгэд мөчгөл пастр нэг дуу зохиосон байхгүй юу. Гэтэ одоохондоо дуулаагүй л өртөөл явчаа. Би тэрийг одоо авах гэж байгаа. Хоёр дахин. Яаж авах уу? Зааж өгөөч гэж Хоёр дахин тослогдсон юм. Очиж уулзахаасаа. Яг гоо зүгээр би тослогдсон гэхээс илүүгээр яг нэг техникээр хийх гээд болтгоо. Нэг тийм бурхны яг илчилтээр нэг хаяада нэг яг тэр үг илэрхийлэл авах үед нэг ороод ирдэг. Сая боги пастортай ярьж чад нэг юм дээр санаа нэгдэж. Яг тэгэхээр сая түрүүн би нөө бэлдээд наашаа явж хат Библи дээр нэрээ юу амен. Тэгээд яаж байгаа гэхээр би ингээ Библийг ботсон байхгүй юу? Ер нь бол магтаал яаж зохиогдсон ингээ. Жишээ нь Мойсе Египтээс гараад явсан шүү дээ. Тэгээ Египтээс гараад явж байхдаа улаан тэнгисийг гатсны дараа бурхан дуулсан байна л да. Тэгээд тэр үед бурхан яаж аварсан, яаж юу болсон тухай маш их юм ингээ ярьж байгаа байхгүй юу? Ингээл явсан чи биднээс тэнд очиод тэгсэн чи Египтчүүд ардаас ирсэн чи тэгээ тэрийг дуу болгож дуулж байгаа байхгүй юу? Бүгдээрээ хамтдаа. Тэгээ би нэг зүйлд бол итгэдэг. Библийг ингээ хараад бурхан биднийг баяр хөөртэй байж баяр тэмдэглэхээр бүтээсэн гэж бол дуу хөгжмийг бурхан бидэнд өөрөө тавьж өгсөн гэдэгт бол итгэдэг. Тэгэхээр нөгөө нэг таланттай байна уу, талантгүй байна уу хүмүүсийн болгонд дотор нь ингээд нэг тэр дуу хоолой дандаа байдаг гэж бодож байгаа байхгүй. Тэгээ нөгөө сая хэрхэн дуу зохиох вэ гэдээ ингээд бодож байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан биднийг цор ганц бүтээсэн учраас бурхан биднээс ингээд за чи миний зохион дууны хийд болохгүй байлаач би бурхандаа дуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дуу болгоныг бурхан хүн болгоноос сонсоосоо гэж хүсэж байгаа. Тэгэхдээ бас зохиосон хүмүүсийн дуу босгодог гэдгийг бас харж байна. Тэгээ миний амьдрал нэг аюу хүндхэцэг үед байж хахад ганаа их чинь нэг яасан за би дуугийнх нь яг үгийг хэлж мэдэхгүй ямар ч хайрыг таны хайрыг би мэдэрсэн, тэрвүүлсэн тэр үед мэдлээ гэд нэг дуу байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь юу болоо гарцсан байсан. Тэгээд яг тэр хүндхэцэг үед ингээд яг тэр дууг сонсоод би бурхны хайрыг ингээд шууд тухчаад мэдэрч ирсэн байхгүй юу. Тэгэхээр нөө нэг яагаад бурхнаас магтаал ирээд байгаа юм гэхлээр бурхан танаар тэр дуу гаргаснараа бусд хүмүүсийг зоригжуулан урамшуулан босгон байгуулж байгааг харсан. Жишээ нь таны тэр зохиосон дуу яг тэр үед ковид үед ингээд хүмүүсийг үнэхээр урамшуулсан байхгүй. Тийм. Тэгээ би ажил дээрээ суугаад ингээд зарим үед ингээд занаас цаашаа яаж явах вэ гэж бодох үед би дандаа тэр дууг нь тавиал 2 3 сонсоол тэгэл таавал миний зориг би уршаал яваа. Одоо тэр дуу юу болсон гэж өглөөний сэрвэлэгний дуу болсон шүү дээ. Өглөө бас цаа өнөөдөрсөө зоригтой хүчтэй гээл те. Яг тийм. Угаасаа залбирын зарчим тэр байхгүй. Залбир чи өөрөө бурхантай харилцаа. Угаасаа интро нь бүрэн шүү дээ. Сүйд нэг аримжрах найруулган дээр. Тэгэхээр энэ нөгөө нэг яг тухайн нөхцөл байдал Мойсе бурханд үнэхээр талархсан байгаа байхгүй. Гэхдээ бас гомдлсон байхгүй тий. Тэгээд Давидыг харахаар хүмүүсийг алаад тусгаад өгөөлээ. Амар дуудуулж байгаа. Хөө ичээ ингэж уулан болохгүй дээ гэж ингэж би бодогдож олооч үнэндээ тэр зүрхнээс тэр дуу заавал бурханд гарах хэрэгтэй. Бурханаар асуудлуудаа шийдвэрлэх гэж байгаа юм шиг байна. Гэхдээ би энэ дуу зохиох дээр харин сүүлийн үед нэг зүйлийг анзаарч байгаа нь хүмүүс нөгөө нэг хайрцагт орсон болов гэж харж байгаа. Ариун сүнсээр яг яагаад эсвэл хоёр төрөл багш байгаа бурхнаас ирж байгаа бас надаас гарч байгаа юм байна гэдгийг харахад хүмүүс за ингээд дуулчих юм бол хүмүүс тэгээд чилчүүл яах юм гэд ингээд бодоод тэг хүмүүс жоох өөрсдөө хайрцагцаа. Гэтэл бурхан хинт ч юу ч өгч чадсан шүү дээ. Тэ. Бурхан хинт ч түүний нүүр царайг ирэн хайж байгаа тэр нь өөрөө бүр үнэхээр магтаалыг өгдөг шиг өгч чадах байхгүй.
Тэгээ монголчууд айгу онцгой тийм дуулдаг арт түмэн гэж бол би боддог. Яагаад гэвэл Европт очоор бүдээр айгуугаа химнэлтэд дуулж байна. Гэхдээ бүдээр дуулж чадна. Гэхдээ манай монголчууд их солгоон болгож байсан хаачээс дуулаад явдаг тийм арт түмэн бол биш те. Таашаад ингээд залбирал болгон дээр шин дуу дуулдаг шүү дээ. Тийм. Яагаад гэвэл магтаал шин Тэр чинь та зохиогоогүй гэсэн үг эсвэл тухайн үед яг залбирал дуунд за би нэг жоохон та хэдэг бодвол нэг жоохон гитар дарнаа. Тэгэл магтчих үед ариун сүнс ингээд тодорхой нөгөө нэг тэр нэг гэсэндээ сүнслэг ертөнц байхгүй юу? Бинээс дуушин залбирлаар сүнслэг ажлыг хийж идэг. Тэгтэл бурхан яг тэр цаг үед магадгүй түүний тэр бол хаадын дээд гэдгийг яг тухайн цаг үед тунхлуулахыг хүсчиж болно байхгүй юу? Тэгэл биднээс зүгээр гитараа бариад нэг төлхөөр одоо соёлогч юм уу бариад тэгээд Иесус бол хаан гэж байгаа нь яг бурханаас ирж байгаа биднээс сүнслэг ертөнцийн нэг гэсэндээ тунхаглаад тулаан хийж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр магтаал өөрөө бас тулааны зэвсэг болчих. Тэгээд шин дуу ирж байгаа. Тэр үед тэр мэдээж дуу цаашаа хүн болгонд очиж дуулагдахгүй. Яг тэр момент, яг тэр цагт ариун сүнс биднээр дамжуулан сүнслэг ертөнцид ажиллаж хийж. Тэрс маш шөнийн залбиралтай тийм байна. Өчтөр бидээс шөнийн залбирал хийсэн шүү дээ. Сая фестивалийн төлөө хамгийн анхны залбирал хийлээ. Тэгээ үнэхээр гоё юмсэн. Тэгээд би нэг хэд удаа шин дуулъя гэж ороод ирээдсэн. Тэгэл нөгөө хэд чинь дараагийн дургаа ороод гэхдээ сүүлдээ шууд шин дуруу ороод тэгээд ариун сүнс ингээд хүн болгоны дээр өөрийн оршихуйгаа ингээд буулгаж байгааг харсан баг. Тэгээ бидний бурхан тийм аав. Тэгэхээр дуу хэрхэн зохиох вэ гэдэг нь одоо чинь энэ дууг бол биднээс дахиад дуулах байхгүй юу? Тэр цаг үед л зохиогдсон. Тэр цаг үед бурхнаас ирсэн. Нөгөө талаасаа биднээс бас зуучлан залбирч бурханд хандан уус үндэсний минь өрөөч өгөөч гэд дуусан дуу. Шинэ хөх тэнгэрийн агуу эзэн бол тэр цаг зохиогдоод би тэр дууг түүх ярьж хөө. Тэр чинь биднээс зуны хөтөлбөр дээр ирсэн байхгүй юу? Тэгээ ганаагч бас айгүй хэцүү үед явж ирсэн. Тэгэл нэг өдөр ганаагчийн дуу л. Тэг ганаагчийн дуу шүү дээ. Тэгэл ганаагч ингээл нэг дуудуулаа. Тэгээ биднээс магтаал дүүлчилдэг байсан. Тэгэл дуулчаал нэгээр аль баг чи нэг хүрээд ирдэ гэл. Тэгээ би яг тэ нэг жоохон хажууд нэг байж өгж байгаа шүү заяа. Шарлж байгаа юм шүү Тий, дээ. шарлж байгаа. Тэгэл нөгөө ганаагч ингээ сонсоод тэгэл ганаагч багийн энэ ингэж ингээл тэгэл өөр магтаалын ч хүмүүс байсан. Тэгээ яг тэр зуны хөтөлбөр дээр ганаагч бидний бүгдийг ингээ зогсоож жагаад хоолоо хийгээд 3 4 болгож ингэж баг хуваагаад тэгээд энэ дуу анх ингэж зуны хөтөлбөр дээр дуулагдсан байхгүй. Гэхдээ Монголыг эзэлнэ гэж мэдээгүй шүү дээ. Тэр үед л дуулагдсан. Гэхдээ тэр хүн бол яг тэр тослогоо тэр чинь нэг зуучлан зэлбэрлийн дуу байгаа байхгүй юу? Энэ газар нутгийг эдгий гэж босгоож. Тэгэл одоо энэ дууг мэдгүй гэж баг байхгүй. Дээдийн дээдийг бас мэдгүй гэж байхгүй тий. Нөгөө сүмүүд дээр ингээл өсвөл ингээ конференц чуулган дээр тэгэл бүгд шин дуу дуулцгаая гэхээр хүмүүс нэг зарим дуулаа зарим юу яаж дуулах вэ ингээ гайхдаг тий. Би хувьдаа хүмүүс ирсэнээс бүтээл. Тэгээд өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн. Дүр төрх дотор нь зөвхөн бидний гадаад байдал хоороогүй бүх зүйл орж байгаа. Тэгээд биднийг ам амьсгалаараа хамраар нь үлээгээд ам амьсгалыг амьд сэтгэл амьд оршигч болгож гисэн. Тэгэхээр хүн болгоны дотор яг тэр магтаалаа. Одоо шил бид магтахаараа ингээ баярлалаа шүү дээ. Магтуулахаараа зөвөр ингээ хин нэг намайг ингээл магтахаар хүнийг магтаалаар царайлаг шүү, хөөрхөн шүү. Тэгээ чааш нэг гэж. Тэгээ ингээл магтаалаар ингээл айгүй урамшдаг хүн байна. Бас магтаалаар алчжуулдаг тий. Хүнийг ингээл магцааргаад хөөргөөд ингээ хин нэг намайг хүндлэхээр хүндлийг мэдрэхээр баярлдаг. Их эзэмл тийм шүү дээ. Эзэм магтуулах хүсэлтэй, хүндлүүлэх хүсэлтэй. Тэ бид нэрээс ингээ тэгэхээр бидний дотор ерөөсөө яг тэгэл ихсний тусгал байгаа. Тэгэхээр бидний дотоос гарч байгаа аялгау болгон, үг болгон ажиллаа хийх гээл гарч байгаа. Хийсний үг оргуу хоосон биш те. Өнөөдөр нэг дуу зохиоцсон нэг хүн байж болно. Та ингээл нэг дуу зохиоцсон те. Өөрөө л нэг хаяа нэг хийснийг магтахаа нөгөө тэтрээ гаргаж ирээд эргүүлээл нөгөө ям нордон ингээл нөгөө дуугаа дуулчаа. Тэгэл чимээгөө цаашаа ичдэг. Энд чинь нэг өдөр таныг өөрийг чинь босгож байгаа бас гадна хэрвээ нэг ил гаргаад би нэг юм дуу зохиосон. Яг 4-4 явж яснаа жоохон алдаал дунд нь 4-3 муур болоод те ингээл нэг дуу зохиоцсон л баг. Гэтэ эн чинь 10 хүн сонсоод 10 хүний 8 сони юм бэ гэсэн ч 2 нь өвөлнө. Нэг нь эдгэрнэ ч юм уу те. Ийм зүйлүүд явагдчихэдэг. Тэгээд яг уу зарим дуунуудыг ингээд мэрэгжлийн хүмүүс сонсоод олон хүнд ивэл болохын тулд одоо ингээд ариун шог найруулах дээр юм нэмээд нөгөө кимчиг хийх ба харуулах юу гэдэг шиг ийм юм явж байгаа дуу болгон мэдээж сүнсээр цогцож байгаа.
Хэдийгээр хүн зохиож байгаа гэж бодож байгаа ч гэсэн бид их эзний дүр төрхөөр бүтээгдсэн учраас хүний амнаас гарч байгаа болгоно тэ их эзэн тэр бүтээлийг өгж байгаа. Харин амар аюултай мэдээж ингээд нийгэмд олон янзын дуунууд явж байна. Янз бүрийн муухай дуунууд бас их явж байна. Бас амар хүчтэй, амар сүнслэг бүх зүйл нөлөө үзүүлж байгаа. Бусдыг урайлж яадаг. Тэгэхээр бид нар магтаалыг бол аюул сайн зохиож явах хэрэгтэй. Магтан дуунуудыг зохиож бий болгож явах хэрэгтэй. Зарим шин дууд болж хахад шин дуунууд үргэлжлээд тэр чигтээ сэргэлтийн урсгал болж цаашаа явдаг. Зарим дуунууд яг тухайн үед яг багийг ч яг бидний санал амар нэгтэй байгаа. Яг тухайн үед аюул сайн ажиллая гэдэг тэгээд заавалаа гэж явждаг. Тийм дунд Яг үнэн байхгүй. Тэгэхээр би бас анзаарсан нэг зүйл нь бурхантай харилцах, хувийн харилцах хамгийн чухал юм байна гэдгийг харсан. Тэ өрөөндөө ороод хаалга хаагаад яг эзний өмнө сууж байхад бас шинд уурж байгаа. Нөгөө талаасаа би эзэнд хандаж тэр нэг онцгой одоо чинь нэг хайр дурлсан хүмүүс нэгэндээ онцгой дуулдаг штэ. Тэр дуу шиг бид бас бурхан зориулж тийм онцгой дуунууд бас гардыг болоо гэж ингээд бодсон штэ. тийм тэр бол аюул чухал үнэн. Би чинь анх бол яг юу гэж боддог гэсэн гэхээр яг одоо сая багийн хичээл хэлсэнтэй адилхан эзэнтэй харилцах харилцаан дотроос л магтан дууд төрдгөө гэж гүнзгий итгэдэг байсан. Бүр ингээд аюул тэгэл өөрөө ингээд суугаал ингээд дуу зохиох гол ингээд хичээл ингээд нэг тийм би буруу зүйл хийж байгаа юм шиг. Тэгээ эзнийг магтах чааш өөрөө зохиох, би зохиох гэдэг ийм мэдрэмжээр тэгэл хэлсэн. Өөрийгөө буруутгаал. Тэгэл эзэнтэй ингээд яриад ингээд зохиол ингээд. Гэтэ ингээд зохиогдоод явах тусам яг саний сүнлээ миний саний хэлсэн бид угаасаа эзний бүтээл. Тэгээд ихэнх үедээ бид нэ итгэлийн янз бүрийн юмор явж байгаа учраас за миний хувьд дуу зохиоход одоо нэг түүхийн үед ингэж явсаар агаад одоо нэг ямар үедээр очсон гэхээр эзэнтэй харилцах үедээ зохиодог. Заримдаа би яг ийм дуу зохиох хэрэгтэй. Одоо ингээд ийм зорж байгаа. зорилгоор яагаад тэгэхээр би тулаан хийх гэж байгаа. Би тэр байн дээр очиод тийм зүйлийг нураана. Тэхийн тулд эзний ийм үгээр би томхоглоно. Ингээ үгээ бичээ. Тэгээ энэ дээр ийм ая илүү хүнийг одоо хөгжмийнхээ хувьд хүнийг ингэж тулаанд бэлтгэн. Одоо бид нэр бэлтгэгдсэн цэргүүд болчиход байгаа байхгүй. Анхандаа бол ингээд тэр бидрийг бэлтжижсэн шүү дээ. Эзэнтэй харилцаан дотроос дуу гарнаа гэд. Тэгээ яг тэр харилцаанаасаа дуугаа хийжсэн бол сүүлдээ эзэн за одоо ингээд зэвсэглсэн мэрэгжлийн болж байгаа ч юм уу эсвэл нөгөө яг бэлтгэгдсэн цэрэг шиг за одоо удахгүй тийм болно чи нэг тийм бэлдээд байж байгаараа гэдэг шиг заримдаа ингээд бодоод ингээд зохиох үе бас байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо ингээд анх ингээд эзэнтэй харилцаанаас дуу зохиол зөв үү буруу юу гэж бас бодож магадгүй шүү дээ. Миний хэлжсэн юм нь болохоор санаа нь болохоор одоо магтаалын хүмүүс болохоор айгүй олон сорилтын дунд явдаг гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ зуурсан залбирчд бид бол үнэхээр магтаалчдын төлөө байнга залбирдаг. Яагаад гэвэл магтаалч чи өөрөө зуршин залбирчдаг байхгүй юу. Тэднээс чинь тэр магтаалаар тэр зүйлээр сүнслэг ертөнцид ямар нэгэн зүйлийг хийж байгаа байхгүй. Тэр дуугийн дуусан хүн чөлөөлөгдөж байна гэдэг чинь тэр дуу зоригтой ирсэн байгаа байхгүй. Дэгтээ хүмүүс зөвхт амьдрахгүй бол бурхантайгаа ойр байхгүй бол яг тэр хаанаас ирэх вэ? Нөгөө хэрхэн зохиогдов гэдэг чинь л байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөө сууж байгаа бодтойгоор ярьсан биш харин тэр хүний амьдралын бүх процесс бурхан дотор байгаа юу гэдэг бас айгүй чухал юм байна гэж хараад. Жишээ нь зуурсан залбирч байна. Би одоо анх л 2006 эсвэл чанга залбирал ингээл тэгэл зуурсан залбирлыг хийчихнэ гэж бодсон байхгүй юу. Тэгсэж яг үүндээ одоо ингээл 25 бомтоор яваад үндснүүдийн төлөө залбирахад нэг л зүйлийг ойлгосон. Миний амьдрал өөрөө зуршлан залбирал юм байна гэж ойлгож байгаа байхгүй. Тэр нь яасан гэхээр Библиэр Авраам Содом Гоморог устгадаг штэ. Устгах тухай бурхан юу Авраамд ярьдаг. Тэгсэн чи Авраам боддог ш. За бурхан зөвхт хүмүүс байвал энэ газарыг юу сүрүүлэхгүй гэж итгэж байгаа байхгүй. Тэгэл нэг баахан хүний тоо хэлсээр гал 10 дээр ирдэг. Тэгээд тэнд 10 зөвхт хүн байхгүйс учраас газар нутгийг сүрүүлж байгаа байхгүй. Тэгээд яг зууршин залбирч хүмүүс хүний хувьд бол сүүлийн айгүй олон жил ингээд залбирч нэг зүйл харж байгаа. Тухайн хүн болгоны зөвхт амьдрал энэ газар нутгийг өрөөж байгаа юм байна гэдэг. Тэгээд нөгөө талаасаа бас заримдаа биднээс за энэ дуг дуулаа гэж дуулахгүйгээр зүгээр өглөө босоод ирэнгуут нэг дуу ороод ирдэг тий. Тэгээд тэр нь яг тухайн газар нутгийн бас төлөө зуучилж байгаа юм болоо гэж үзсэн. Тэгэхээр би магтаалчдыг бүр илүү нөө цэвэр байдал дотор дуудагдсан гэж аягүй итгэдэг байхгүй. Гэхдээ маш их сорилттой. Одоо нэг юм шидчихэлтэй энэ донд би. Жишээ нь маш сайн итгэлийн амьдралаар амьдарч байгаа аюу гой дуу зохиож байгаа. Тэгээ итгэлийн амьдралаа
орхисон. Тэгээ орхиод тэр дуу нь одоо хүртэл бидний танд дуулагдаж байгаа. Энэ дэр юу гэж чинь зүгээр сонирхолтой мó? Би бол гэхдээ энэ дээр тэгж боддоо шүү дээ. Хүн л юм чи алдаатай байх. Хүн өнөөдөр ингээд амар баяр хүртэж гэсэн маргааш унах тохиолдол гарах байхгүй. Хүний амьдрал ингээд тааж боломгүй тааварлшгүй зүйл байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хүний зохиосон дуу тэр маргааш унахлаар нь дуулахгүй байх гэсэн ойлголт биш. Энэ бол магтаал тусдаа зүйл. Харин хүн гэдэг зүйл өөрөө алдаатай учраас тэр хүнийг харж битгий цуглаанд яваарай гэж наваа хүүхэд яг хаг цуглаанд очиж байгаа гэдээс энэ хүмүүс унаад өгнө шүү таны хурцсан ингэ дагуулж явж байгаа хүмүүс гэм нүгэл хийгээд янз бүр болоод алдаач хийх хүн байгаа илүү цаашаа дагуулж явах хүмүүс байгаа. Тэгэхээр пасторыгаа харж өгөөл ахлагч удирдагчаа харж ингэ Есүс итгэх биш. Мэдээж тэр хүмүүсээс үлгэр дуурайл авна. Тухайн гаргаж байгаа зан үйл янз бүрийн зүйлээс нь авж байгаа. Гэхдээ биднес тэр хүмүүсийг харж Есүс итгэх биш. Яг л бурхантай хувийн маш нандин харилцаатай, маш батбах харилцаатай байх юм бол дуугийн яг сүнслэг гэж бодож өргөжлөж тооцож дуулах уу, болох уу? Дууж болно шүү дээ. Яг тэр цагт тэр хүн эзний өмнө л исэн баггүй. Өгөгдсөн байх. Зөв зоосны нөгөө тал. Зоосны нөгөө тал. Тэр хүн гинт амьдралаар амьдарч байхдаа ихээсний магтсан дуу зохиосон. За тэгээд тэр дуу нь гэхдээ гинт амьдралаа орхиод хийцэнтэй хамт эргээд гимшээд явж байгаа. Тэгвэл тэр дууг нь сүнслэг дуу гэж тооцгоо. Зоосны нөгөө тал нь шүү дээ одоо. Гэхдээ энэ зоос тэр хүн. Би бол тооцсон л гэж бодсон. гэхдээ Есүс бол яг үндэ гимтнүүдийн төлөө л ирсэн шүү дээ. Ер нь их алдартай хуучны дуунууд бас нийгмийн дуунаар аянууд гэдгийг та нар мэдэх бах те. Тийш дээ. Нийгмийн аян дээр Библийн болон магтаалын үгүүдийг оруулад нийгмийн хүний зохиосон, нийгмийн улс төрийн янз бүрийн хайрын дуу өснөг одоо магтаалын дуу болсон, оршуулгын дуу болгоцсон, хүндэтгэлийн дуу болсон. Одоо бид нар тэрийг магтаалын дуу гэж тооцоод дуулж байдаг. Тэгээ зөндөө тийм дуунаар. Яг би бол уг нь яг энэ чинь чөлөөт ярьсан шүү дээ. Бидний үзэл бодол айгуу чухал байна. Ground гэдэг ярих юм бол Библийн теологи талаас нь ярих хэрэгтэй. Библийн теологиас. Би бол яг уламжлалт пастраас даваасуудаас жоохон өөр сэтгэдэг. Яг хоо мэдээж би тэрийг паструуд ярьсан. Одоо жишээлбэл асуудал юм байхгүй. Зарим зүйлийг хүмүүс сүнслэг биш гэж айгүй хуваадаг. Тэгээд сүнслэг гэдгийг нэг категорид оруулаад энийг сүнслэг биш гэж болчихдог. Гэтэл бурхан анханасаа тэрийг угаасаа ариун сүнсийг бидрийг авахаас өмнө бурхан бүтээсэн нэн сайхан зүйлсүүд байгаа. Тэднийг хүртэл заримдаа сүнслэг биш рүү оруулсан байж байгаа. Та нар анзаарах юм бол анх нохойг ч гэсэн бурхан бүтээхдээ сайхан байна л гэж бүтээсэн байгаа шүү дээ. Гэтэл дараа нь бид нэр хуулиараа харахтаа бузар амьд ингээд байдаг те. Тэгэхээр яхаар хизэн бузар алдсан айгүй ойлгомжтой байхгүй. Тэгэхээр угаасаа хүн болно шүү дээ те. Хэмжээс тунд бурхны бүтээсэн хэмжээс тунд байгаа. Айл алинд нь бурхны сайн сайхан үрдөн дүр төрх байгаа байхгүй миний хаар. Тийм учраас би бол урлагийн хүмүүсийг бол маш хөндлөдөг. Тэр зама за магадгүй хэн бэ шарав ч юм уу тий. Сэрсэн тал гэж явлаа гэж бодоход зүгээр л талын талаар л дуулж байгаа шүү дээ тий. Тал нутгийн талаар дуулахад тийм гоё байгаа юм чинь бид нар юу гэж боддгоо. Тэр хүн энэ талыг үнэхээр мэдрүүлтэл толтлно тий. Хөгжмөдөж чадж шүү дээ. Чадвараараа. Яг тэгэхээр бурхны бүтээл. Тэр хүн чинь анханасаа хүн бүтээгдэхдээ тэр хүний дотор тэр гоо үзмж тэр зүйл байгаа гэсэн байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол үнэхээр Библийн бус те буруу мессежийг өгсөн тийм биш л бол тэр хүн бусад урам зориг болохоор байвал хэрэглэхэд бол энэ бол хүлээж авч. Нэгсэндээ итгэдэг хүмүүс ч гэсэн бурхны дүр тодорхой хэмжээнд ингээ явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Одоо тэнд чинь одоо би бол ингэж хэлдэг хоёр хууль гэж ярьдаг. Би цуглаанхандаа байнга зална. Хоёр хууль. Нэг хууль нь юу гэхээр анх бурхан бүтээхдээ хүний мөн чанар сансар огторхоо байгаль дэлхийд ингээ шингээгээд ирсэн. Энэ бол бурхны бүтээл байгаа. Энэ шинжлэх ухаан хэрэг гаж эсвэл сүнслэг биш гэсэн утгатай биш. Нөгөөх нь яг Библиэр дамжуул ариун сүнсээр зөвхөн эрээс тэтгэгчнэрт хүмүүст өгж байгаа аврал олон зүйлтэй холбоотой нэр өөчлөл олон зүйл байгаа. Тэгэхээр бид нар энийг сүнслэг гिचээд энэ анхны бүтээсэн зүйлс нь гимт бохирдоогүйгээр зөвөр ариунаар нь хэрэгжилж чадвал бурхны сайхан зүйл байхгүй. Яг түрүүний хэлээр баярлах хэрэгтэй. Тэгэхээр яг тэр утгаараа ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд тэгээд энэ нөгөө би анх ингээд сонсч лээсэн л да. Тэгсэн чинь нэг хүн энэ чинь хөдөө бүр сүмэд дуулд юм бэлээ. Хөдөө эстгэдэг хүмүүс ингээд дуулд юм бэлээ. Ингээд гэж яах. Тэгээ би тухайд юм байна. Ямар ч зүгээр л нийгмийн дууг яагаад сүмдэр ингээд бодож байгаа гутаа энэ хүмүүст амар хайп гэж шүү дээ.
Энэ хүмүүс энэ дууг дуулаад ихээсээ тохоо бодчих. Үг мессежийг маш сайн бодоход л бол. Тий. Тэгэхээр ерөөсөө дуу олох нь өөр ингэсэн үүрэгтэй. Аялгау болгон одоо тэгэхээр сэрсэн тал дээр сайш ярьсан шүү дээ. Сэрсэн талыг мэдрүүлэхийн тулд тэр хүн байгалаараа ямар явсан бол их орныхоо тухай ямар их бодсон бол тий. Ихээсний мэдрүүлэх хөгжмийнхаа яаж яасан бол айгүйх. Тий. Ихээснийг мэдрүүлээ, ихээсний оршихуй хүмүүс нь илүү их мэдрүүлээ гэж бодвол илүү ихээсний үг ихээсэндээ харилцаантай л анхаарах л. Ерөнхий ойлголт шүү дээ. Яг зөв. Тийм учраас харин надад яг тийм Магтаалын дуунуудыг мэдэж хувийн шинжтэйгээр зохиож болно. Аяг төрөний өөрөө ч хэлдгээр зоригтойгоор Монгол улсын хэмжээнд, Монгол улсын ирээдүйн хэмжээнд, Монгол Магтаал дунд хэрэгтэй байгаа өнгө төрх салбарын хэмжээнд зохиох ёстой гэж би боддог байхгүй. Боддог. Тийм учраас би одоо Монгол Магтаал зохиож байгаа хүмүүсээ аюу хүндэлж хайрладаг нь ямар ч хамаагүй тэрнээс амжилттай болж амжилтгүйсэн ямар ч зохиох хэрэгтэй. Тэр дундаас ингээд фестивалийн юу чинь яг зорилго нь тэр штэ. Монголд зохиогдсон дуунуудыг гэд тэ. Тэгэхээр тэр аягүй гоё байгаа байхгүй. Яг тэгэхээр би бас сүнслэг байдлын хувьд болохоор юу итгэж байгаа гэхээр энд газраас гарсан төрөө нөгөө нэг ааруулын хийгээд гэдэг тэрэнд бол үнэхээр итгэдэг. Тийм учраас Монгол Магтаал заавал ингээд нөгөө гарч иж Монгол хүнээс зохиогдчихэж тэр хүн шин чи чамаас гараад зохиогдсон байсан ч би монгол хүн учраас тэр бас надад ингээ хүрээд ингээ очиод байгаа байхгүй. Тэгээд сая хэнийг ярьж хат нэг зүйлийг боцъяад яг анхлээд ингээд теологийн хувьд ч гэж ярьж байна. Биднээс ингээ библийг уншаад ч гэж ярьж байгаа. Тэгээд нэг зүйл болсон байхгүй юу? 60-аад оны үед 50-ад оны үед одоо жишээ нь Америкт бөмбөр тоглож чадахгүй энэ бол сатаны хөгжим гэл. Харин хэлээр ярих юм бол энэ бол сатанаар ярьж байна гэл. Тэгээд нөгөө яг одоо түүхэндээ Христийн түүхэндээ 1500 жилийн туршид байсан харанхуй үеийн өмнө байсан зүйлсүүдийг муу ерөөсөөс ингэж үнэхээр Христ итгэлт хүмүүсээс хулгайж ингэж авсан байна гэдгийг харж унгаах гэж шашинлаг байлгах гэж гой мойдуу дуулж болохгүй над хөгжим чи яаж болохгүй те зөвхөн энэ ёс жаншилт авах ёстой гэж ингэж одоо эзний өгөгцөн дээр баяр хөөргийг ингэж доош нь дарж исэн л байгаа байхгүй юу. Тэгээд би нэг одоо Америкт авчаа сонсч ирсэн. Тэгээ нөгөө бөмбөрийг чөтгөрийн хөгжим гэж тоглож болохгүй зөвхөн аргон хэлээвэл нөгөө хөгжмөөрөө тоглох ёстой юмстай. Тэгээд нэг цуглаанд очисон чинь нэг талд нь залуучууд нөгөө орчин үеийн хөгжмөөр нөгөө талд нь хөгшчүүлэн нөгөө хөгжмөөрөө ингээд тэгэл яг тэр юун тэгээд холилдож чадахгүй мэн. За тус тал ямарсан хэцүү. Цог байгаа. Тэгтээ эхлээд тэр нөгөө нэг хийм бэлөө тэр дуугаа дуулаад тэгээд дараа нь нөгөөтгөд эдэн дуулаад тэгээд ингээд залуучуудаа нэгдэж гэнэ гэж харсан байхгүй юу. Тэгтээ Магтаал явж яснаад одоо бүгд тэр хүндэтгэл мөргөлөө эхэлцгээе гэдэг шиг. Тэгсэн чи тэгээд би тэрийг харчаад ингээд юу хэлсэн бол ялгаагаа. Цаад ирэх тусам бурхан ингээд сэргээж байгаа. Уул нь бол бурхны бүтээл ахгүй бүх хөгжмийн зэмсэг Библиэл дээр байгаа шүү дээ. Та нар хингэрэг нүдэд магт ятах хөгжмөөрөө мат тогсоо ятгаараа магт тэр хөгжмөөрөө магт гээл тэ. Тэгэхээр энэ бүх бурхны бүтээл. Харин бид муу ерөөсөөс бас алдсан байгаа. Нэг талаас нөгөө түрүүнээс сүнсээр зохиогдож байгаа гэдэг дуунууд байгаа. Одоо дэлхийд маш алдартай байгаа дуунуудыг буцаага сонсох юм бол би чамайг там руу авч явж гэн ч гэдэг юм уу те. Дууны үгнүүд нь яг дуулахад бол сонсогдохгүй буцаага сонсохоор сонсогдож байгаа байхгүй. Тэгэхээр биднээс хэрхэн ямар сүнсээр зохиогдож байгаа гэдгээ бас яг бодох хэрэгтэй юм шиг санагдчиха. Тэгэхдээ дахиад Библийг харахаар Давид тэрийг алаадаг үуч гэлээ. Тэгэхээр хөөе эн чи одоо уучлага гэж яагаад ингэж байгаа гэж бодогдоор те. Гэхдээ нөгөө талаасаа тэр хүн үнэхээр шаналаад зовоод үнэхээр өвдөж байгаа тэрийгээ бас Магтаалаар бурханд гаргаж болно гэдгийг харж болж. Мэриам тэгэл бас гарч ирэл дуулдаг хүн биш штэ. Тэгин гутаал тест гарч ирэл Магтаал нөгөө хингэрэг бараал бүжиглээл гэж хэлсэн байхгүй Библиэлд. Тэгэхээр нөгөө айл сүнснээс вэ гэдгийг биднээс айгүй харах хэрэгтэй юм бол хэрхэн дуу зохиохоо гэдгээс те. Гэтэ мэдээж итгэгч хүмүүс бол ариун сүнснээс зохиож байгаа гэж бол итгэж байгаа. Залбирлаар миний хараад ариун сүнс ч гэсэн ариун сүнс одоо танаар дуу зохиолгоё гэж бодж байвал урлагаас тис хөндлөн юм зохиолохгүй гэж би бодоод байгаа. Миний жоох ялгаатай байгаад байна. Ариун сүнс мэдээж оролцсон. Гэхдээ тэр хүний хөгжмийн боловсрол мэдрэмжийг нь өсгөж ашиглаж явах байхгүй. Түүнээс биш ингээд бүр урлагаас тис хөндлөн буруу зүйл рүү ариун сүнс. Яг тэгэхээр бурхан ч өөрөө гайхамшигтай шүү дээ. Тэгэхээр тэр утгаар харин нийгмийн дуу болон эсвэл ялгаа нь юун дээр ихэр мессежэн дээр их өгч байна. Би бол нийгмийн зарим дууг удаан сонсох юм бол уур амьсгал болон тэр мэдрэмжинд их автдаг учраас их сонсдог. Яагаад вэ гэхээр дахин дахин сонсох тусам тэр хүний хэлж байгаа нөгөө
бодлогын 1000 давтал үнэн болдог гэдэг шиг нэг салд сараас хэрүүл уруул хийсэн дуунар ч яг бидний амьдралд ороод ирдэг ч юм уу те. Хэрүүлтэй кино үзээд байгаа гэр бүл нь хэрэлдэх гэдэг ч юм уу сурчдаг ч яг тэрэн шиг залуучуудад бол дуу хөгжим тэгж нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр мэдээж нийгмийн бодлон эсвэл үйл итгэгч хүмүүс урлаг талаасаа биднэрт яг аль аль талаасаа хөгжмийн юм байгаа. Гэхдээ тэрэн дээр мессеж яг мэдрэмжтэй тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Яг ингээнээр хэлвэл нөгөө бид нар бурхан эзнээ бүх сэтгэл, бүх оюун, бүх хүч чадлаараа гэдэг дээр оюун, сэтгэл, хүч одоо чадварыг хүртэл оролцуулсан байгаа нь би бурханыг хайрлаад оюунаа ашиглаж ус болно. Магтаал зохиохын тулд сүнслэг гэхээр бурхан заримдаа бидний ингээд шууд бэлэн сүнсээр өгөхөөс илүүгээр дахин ажилуулж яагаад ингээд энийг яаж бичвэл дээр үү гэж одоо тий ажилуулаасаа гэж. Тэрс ма одоо дуу муу орчуулдаг хүмүүс бол маш бичиж байгаа. Үнэхээр хэцүү тий. Математик бодож байгаа юм шиг үргэлж ааваас нэг асуулт асууж байна. Би зүгээр тэгж боддоо шүү дээ. Ингээд орчин үеийн залуучууд одоо яг 12-тай, 13-тай, 14-тай, 15-тай, 16-тай залуучууд ямар хөгжим сонсож байгаа вэ? Гэтэл та нэг юм өөрийн гэсэн дуу хийж байгаа юм биш үү? Одоо ингэ өргөх шалгах зориг минь та. Гэтэл энэ дууг сонсогч нар хэрэгтэй шүү дээ. Энийг сонсоод магтаад эзнийг алдаршуулах хүмүүс хэрэгтэй. Гэтэл орчин үеийн хүүхдүүд гэж байгаа шүү дээ. Энийг чинь бүр огт хүлээж авахгүй. Маад чи хэрэггүй гэж хөвчөө зүвчээд цуглаан дээр номлол болж байсан ч магтаал болж байсан ч ингээд сууж байгаа хүүхдүүд шүү дээ. Энэ хүүхдүүдэд биднээс яах вэ? Ямар магтаал зохиож өгөх вэ? Энэ хүүхдүүдийн сэтгэхүйд биднээс ядаж хөвч аав. Энийг л сонс. Ингэж энэ ер нь яавал аргачлал нь юу юм болоо? Та яаж үзэж байна? Би нөө хаяад энэ тэнд бас магтаалын талаар хичээл их ордог л да. Миний асуулт нь энэ залуучууд ямар дуу сонсож байгаа вэ гэж асууж байгаа. Ямар урсгалын ямар дуу сонсож байгаа та мэдж байгаа юу л гэж асууж байгаа. Таны зохиож байгаа стил жанртай хэр ойлцоо байна. За жишээлбэл би шүү дээ ардын дуу, ардын өнгө аялуутай итгэдэггүй хүн ч гэсэн сонсоод яасан гоё юм бэ гэхүүцээр ардын аялуутай магтаал зохиох гээд би маш их ардын дуу сонссон заяа. Тэнд чинь нэг юу байгаа шүү дээ. Уур амьсгал ноотны өнгө төрөх хиллэг тэр мөрийг тэр талаас сурах гээд штэ сурах гээд штэ яг нэг хуулах гээд биш зүгээр сурах гээд тэрийг нь ойлгох гээд гэсэн. Тэгэхдээ миний өөрийн зүрхний тембер жоохон өөр. Залуучуудын бас нэг өөр байна. Харин магтаал дээр ихэвчлэн за яг пастор ч юм уу өдөрдөгчийн зүгээр зарим нэг талаараа магтаал дуулах мөргөл гэдэг тал дээр харж байгаа тэрийг тодорхой заримдаа ил болгож зааж чадахгүй байгаа зүйл нь юу вэ гэхээр мөргөлийн дууг зөвхөн магтаалын дуу гэж үздэг. Мөргөл хүндэтгэлийн онцгой яг одоо би бол илүү перспетрийн гаралтай суурьтай учраас яг бүтэнсээ өдрийн хүндэтгэл мөргөл дээр дуулагдах зарим нэг сэдвтэй дуунуудыгаа яг хүндэтгэлийн гэж болгоод бусад зүйлийг магтаалан гэж хэлдэг. Тэгээд ингэх юм бол тэрийг ангилж болж байгаа бид нэр тий. За яг магтаал хүндэтгэл байж болно, залбирлын байж болно, гоцлол дуу байж болно тий. Зүгээр гимшлийн дуунар байж болно. Эсвэл зүгээр л эзний одоо би сүүлд нэг сонссон дуу бол юу гэхээр өөл болоо түүтэн болсон чи копиж бүр амтгүй болчихлоо зүрх сэтгэл минь ингээ хүүтэн байна. Гэхдээ эзэнтэй халуунаар юмдаа гэл ингээ амар хөөрхөн кофе одоо яг залуучуудаа сонсож байгаа өдрийн FM PM гэж бодоод өдөр шүү дээ тий. Өдрийн цагш харахгүй юм шиг мэдрэгдээд ингээ амар одоо аюух юм дээ нэг орчин үеийн хэллэгтэй. Үнэхээр гоё аахгүй. Тэгэхээр зөв санаа нь юу гэхээр тэр хүүхдүүдийн мэдрэмж юуг нь судалж ойлгох хэрэгтэй. Гэхдээ би бол сүүлийн үед үнэхээр хичээж байгаа нэг зүйл. Яг би ч ингээ магтаалын дуунаар зохиодог учраас л гэж байна. Гэхдээ би үргэлж ардын аялуутай дуу зохиох юмсан. Бас залуучууд юм нэлээд жоохон одоо TikTok мекор явдаг нэг эмо дуунаар байдаг. Та бүр нэг тий яг нэг тий тесэрж ирээл тий гойноглоолаа тий савлуулдаг нэг тийм дуу үнэхээр зохиочихсаа гэж үнэхээр боддог. Гэхдээ яг хөө тэр нь яг надад байхгүй байгаа даахгүй. Миний яг төрлөх юунд байхгүй. Гэхдээ яг хөө зөвөр тархиад тэр талаар би аягүй ажиллаулдаг, сонирхдаг. Nice. Тэр дуу зохиох талаа магтаалын дуу зохиох гэдэг тал дээр ярилцсан амар гоё. Тэгсэн чинь энэ дээр Эфес номны 5:19 дээр ингэж байгаа юм. Энэ Филиппой дээр ч байгаа хэд ном дээр байгаа байхгүй. Паулийн бичсэн ном. Загтлаад дээр ингэж дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар хоорондоо яар гинэ. Энэ одоо яг ямар хүчтэй юм болоо. Тэг хоорондоо дуулалаар ярилцаж, эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож гэж хэлсэн байна. Энийг бүр чуулган дээр Паул хэлэхдээ хий гэж хэлж байгаа юм. Тэгснээр би ингээл их хамлаа их манлаа тэндээс одоо хоёул ярих гэдэг шүү дээ. Багичээ та юунд ингэж ярина вэ? манлаа чи намайг сонсооч гэж. Тэг би яг энэ ингээд бичлэг ингээд сонсохоор ингээд бодож байгаа байхгүй юу.
Тэгэхээр дуу ингээд дуулаад нэгэнтэйгээ дуугаараа ярилц гэдэг. Тэгэхээр тэгэн гутаа дараа нь эзэнд бүх зүрхээрээ хамтдаа эзэн зориулаад дуу зохио гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө талаас сайн нэг залуучуудад тухайн асууж штэ тий. Үнэн одоо хөгжим сонсоол үнэхээр таалагдсан мөртөө дууны үгийг бараг бодог байсан гэдэг төрөө ярьсан штэ тий. Аян л яг тэр л аял гоё байсан гэд. Гэхдээ маш олон хүмүүс тэгж итгэсэн байдаг байхгүй. Цуглаанд ирээд. Тэгэхээр би бас итгээд байгаа. Тэрний цаана дахиад нөгөө ариун сүнсний л ажил байгаа. Тэр аялгау яагаад ариун сүнсээр зохиогдоод ирээд хүнд очиод ингээд зүрх сэтгэлийн хөдөлгөөд байгаа вэ гэдэг байгаа. Тэгээ Библийг ингээд дахиад харсан чи дуулал номны 105:2 дээр ингэж түүнд дуулж түүнд магтуу дуулахтун түүний бүх гайхамшгуудыг ярих түн гэдэг. Дуусны дараа яар гэдэг байгаа байхгүй юу. За тэгээ цаашаа ингээд харсан чи магтаал дотор хүч байгаа гэдгийг бас хардаг. Түрүүн хэлсэн штэ. Одоо зарим би нэг ганагч хажууд дандаа байсан болохоор би анзаарсан дунд яг чам шиг нэг зоригтойгоор дуунуудыг зохиож байгаа. А заримдаа болохоор нэг санааг нь өгчөөд тэрийг бодож явж дуунууд гараад ирж байгаа. А нөгөө талаас яг гинт орж гинт дуу зохиос нэг сони юм болсон байхгүй юу. Манай чуулган Япон руу хятад, Япон, Солонгос, Монгол энэ дөрвөн магтаалд ингээд нөгөө өдрөөр нь аваад магтаал удирдах байсан. Тэгээ манай хамгийн сүүлд нь хідэн цуглуулгын хүмүүстэй нөгөө 14 онд заяа. Тэгсэн чинь нөгөө баг нь бүгдээр ингээд хайтек, бүгдээр ингээд Мак Зак гаргаад тавьчих. Тэр үед чи одоо 14 он гэж бүр айгүй хайтек байхгүй тэр чинь. Бүх хүн ингээд ердөөсө хөгжимч нь бүгдээр урдаа Макта. Тэгээд тэрэн дээр ингээд чи бидээс ингээд хідэн талаас сурлуулсан цэе пастер Солонгосоос аваад ирчихсэн заяа. Бүр инээд тэгээд бид нь бүр бэлтгэх ямар ч цаг байхгүй уучлаа. Тэгээд дээрэс нь би зогсож байгаа дунд нь. Тэгээд бодож тийм нөгөө ойрлагчийн зогсож байгаа байхгүй. Тэгээд би яг нөгөө орчуулгаар явсан байхгүй юм. Тэгэл ингэсэн чинь яг нөгөө тэр дунд ингээд яг хүмүүсийн номлыг ингээд 4 өдөр орчууллаа ингээд л тэгээ хамгийн сүүлийн өдөр нь Японч өөр соёлтой юм байна. Жишээ нь биднээс хин нэгэн техник дээр сууж байгаа бол тэр хүн тэндээ суугаад хоолоо идэл биднээсийг тайзан дээр бэлтгэл хийх ёстой шүү дээ. Монгол бол Япон нөө. Япон хүн заавал явж чичээд хоолоо идэнэ. Биднээс тэгээ хүдээгээ сууж явах хэрэгтэй. Тэн дээр тийм байхгүй заяа. Тэгээ биднээс бэлтгэх цаг байхгүй. Өглөө 9 цагт ирлээ. Тэгэл ганаагч биднээсийг удирдаал биднээс ингээд магтаал залбираад гисэн байхгүй юу? Тэгээ яг тэр өдрүүдэд ганагч нэг болонд очил нэг юм хийгээл ингээл хэлс баг байж нэг юм болоод байна гэл. Тэгээд нөө дуулал 133 яг тэр үе зохиогдсон байхгүй. Гэхдээ тэр болохоор үндэснүүдийн хэмжээнд зохиогдож байгаа. Тэр яг сүнслэг байдлаар ирж байгаа байхгүй. Тэгээ би тэр тайзан дээр гараад ганагч анхудаа тэр дууг дуулаад би англиар нөгөө нэг ишлэлээ уншаал тэгсэн чинь ингээ дөрвөн үндэстэнд дөрвөлээ хамт зогсоол. Тэгээ тэрнээс яг өмнө 9 цагт юу болсон гэхээр биднээс ингээ магтаад эхэлсэн чинь ариун сүнс бидэнд ургац сурааж байгааг харуулсан байхгүй. Тэгээ үндэстнүүдэд ургацсан ариун байна. Ажилтны төлөө залбир гэсэн үг орч. Тэгэл бид тэр том заланд чи ингээл залбираал, дуулаал, магтаал. Тэгэл ганаагч тэр дуу ирсэн. Тэгээ ганаагч тайзан дээр гараад дуусан. Тэгээ тэр нь тухайн яг цаг үед Бурханаас момент гэж байгаа байхгүй юу? Бурханаас ирээд тэгээ тэр үндэстнүүдэд сайн мэдээний төлөө сүнслэг юм нийл болсон гэж итгэж байгаа. Жишээ нь ийм зүйлийг бас хийж байгаа юм гэж харсан. Тэгээ яг хуу зуурсан залбирч биднээс бол иш үзүүлэгт маш их итгэдэг эзний өгж байгаа үгэнд иш үзүүлэг бол эзнээс ирж байгаа шүү дээ. Тэгээ Монголын талаар айгүй олон иш үзүүлэг байдгийг нэг нь Монголын магтаал дэлхийг эзэлнэ гэсэн тийм иш үзүүлэг байдаг заяа. За тэгээ тэр иш үзүүлгийг сонсоход би гэж бодсон. За сайхан хийсэн шиг ингээл гой дорой зохиогоол. Тэгээ бэтл шиг тийм ингээл аваал гэж бодсон байхгүй. Гэхдээ яг тэр 14 онд би юу харсан бэ гэхээр Бурхан монголчуудад маш тодорхой тухайн цаг үед магтах магтаалаар нь дамжуулан сүнслэг зүйлийг хийдэг юм байна. Тийм тослогоо монголчууд дээр байгаа юм байна гэдгийг харсан. Тэгэхээр нөгөө нэг янз янзаар ингэж магтаал зохиогдд юм байна гэдгийг харж. Тэгээ яагаад магтаалын хүч байдаг гэхээр Паул Силас 2 задуулаад нүдүүлээд нөгөө шоронд байгаа шүү дээ. Тэгснээр магтууд дуулдаг. Тэнгуут нь тэнгэр ичнэр бурхан илгээдэг. Тэгээд газар хөлөөд шоронгийн хаалга нэгдэж тэр хэд явдаг тийм. Яг тэр ишлээс нь дууцгах шүү дээ. Тийм үү чи тэр дуулагддаг чилүүлж сохруудыг хараа. Тийм дууцгах. Дуу зохиох штэ. Дуу зохиох штэ. Энэ чинь нөгөө магтаалын хүч гэж юу вэ гэж зэт биш. Тэгсэн чи хараа тэр дуулах юм дотор чинь байгаад байгаа байхгүй юу? Чин хин энэ дууг зохиосноос болоод одоо тэр дууг дуусгаад хүмүүс босч байгаа байхгүй. За дараагийнх нь нэг аягүй гоё жишээ нь болохоор 2 дугаар шашны номны 20 дээр нөгөө Ихошапа таны тухай гардаг штэ. Тулаан баггүй юу?
асар их цэрэг ирсэн байхгүй юу. Гэхдээ бурхны удирдамж бас магтаалаар хэрхэн дуу зохиох гэж ирдэм байна. Йехошафатын яг над дээр чинь бүр айгүй сонирхолтой зүйл нь Йехошафат хамгийн түрүүнд айж байгаа шүү дээ. Амар сандраад байгаа. Тэгээд хамгийн түрүүнд их эзнэргөө гүйж байгаа шүү дээ. Түүний өмнө ирээ сүгдөөд ингээд. Тэгээд евдэчүүд бүгд зогсоод нэлэх хүүхдтэйгээ зогсоо. Чи 5 хүүхдтэй. За чи хамгийн багыгаа барь. За бодлоо ачигаа бариад хідэн цаг зогсож чадах уу? За одоо ер нь бол ви гадаа охиноос эхлүүлэхдээ нэг 2 цаг 30 минутаас 3 цаг 30 минут зогстой. За тэгтээ бос төгтөч юм байж хахад чи яг эзний нүүр царайг хаагаад бүгд зогсоод явах уу? Нэг нь хоол идэ, бишэмэрэн, би бамаараа, би гэмэрэн. Нөхцөл байдал чинь бол би ер нь гарахгүй. Ер нь нөхцөл байдал дээр бол би за ер нь бид нар олоолаа гарахгүй гэдэг тийм. Миний хэлгээд байгаа санаа нь Израильчууд нөгөө нэг бүхлээрээ ирээд эзний нүүр царайг хайжсэн чинь бурхан гарахаар замыг өгсөн л байгаа байхгүй. Тийм учраас хэрхэн магтах вэ гэдээ бас орж ирээд. Яг наад хэсэг чинь бол жинхэнэ сонгодог магтаалын тулааны их эзэн магтаалаар дамжуун юу хийдэг вэ гэдгээ бүр ингээд сонгодгоор харуулж байгаа. Их эзний өмнө залбирал ялалтаар ирлээ гэж байгаа. Тулаан болохоос өмнө тэр өмнө нь тийм залбирал ялалтаар ирж байгаа магтаад залбирж байгаа. Тэгэхээр та нарт ирж байгаа дуу чинь тийм хүчтэй байхгүй да. Тэгээд нөө тулаан болоог байгаа шүү дээ. Тийм. Тулааны дараа очисон чинь юу болсон ч мэдэхгүй ялцсан байсан. Тийм. Ялтаач хараагүй. Гэхдээ тэд айжсэн мөртлөө бурхны ирсэн үгэнд итгэхэд явсан байхгүй юу? За энд яг хэлчихсэн тийм. Өөрөө ч мэдэхгүй дуу зохиочих үед үр жимс нь гарах үед аама тэр дуу зүгээр л тухайд ингээд зохиоцсон. Тэгтэл одоо аама ингээд суглаануудаар ингээд яваа харах үед энэ дуу дуулаад залуучууд босгон байгуулагдаж байгаа. Тэр баяр хөөр төрж байгааг харахаар оо ийм гоё зүйл байсан юм уу гэдэг зүйлийг үр жимсэн тэгж амсч яддаг үстэй. Сүндэр юм шиг баг. Сүндэр бид нар магтдээ шүү дээ. Магтаж эхэлдэг. Энэ нь болохоор бид нар заримдаа ингээд мэдээж энэ уур амьсгалыг, сүнслэг байдлыг өөрчлөөд ингээд ийм ингээд төсөөж боддог ч гэсэн миний хувьд би шууд хамгийн түрүү бид нар шууд ялалтаа тунхаглаж ялснаа тунхаглаж дуулж эхлээл тэгэл үргэлжлээл ихээснийг ясныг тунхаглал гүгээд явж байгаатай яг адилханаар ингээд төсөөлж байдаг. Тэгэхээр дуу зохиох гэдэг одоо ингээ яг юм тодорхойлж болохгүй ч Монгол магтаалын дуу хэрхэн зохиох вэ гэж тийм энэ тодорхой зүйл байхгүй. За тэгвэл Монгол магтан дууг онлайн түвшинд одоо нотны түвшинд те ингээ хэрхэн зохиох уу гэсэн асуулт техникийн хувьд хэрхэн зохиох уу гэдэг асуулт биш болчихж байгаа. Бидний одоо өнөөдрийн сэдв бол гэхдээ бол миний хар бол заяа. Мэдээж би сая багийнч битээр байгаад их олзорхоод байна л да. Багийнч бол илүү сүнслэг талын онгод талын яриад нь штэ. Энийг угаасаа үргэлж хүмүүс ярьдаг, үргэлж ярьдаг. Харин би болохоор юуг ярмаар байх вэ? Бурхан биднийг биш тэ шууд ингээ миний хараад түрүүн би яагаад нэгдүгээр хуйлга ярьсан штэ. Бурхан хүний хизээч шууд 18-тай байхаар, Есүс тэгэл 18-тай байхаар бүтээгээгүй. Тэр хүн цаг хугацаанд өсөлтийн явц байж байдаг. Энэ бол сүнслэг зүйл. Бурханаас тогтоогдсон амьдрал хэмжээ. Тийм учраас минийхаар магтаал зохиож байгаа хүмүүс мэдээж бурханлаг илчилт байхгүй бол биднэрт ихлэх зэгч байхгүй, дулаасч байхгүй, юу ч байхгүй. Гэхдээ бурхан биднийг оюунаа ашиглаад, хөдөлмөрөө гаргаад, бодож үзээд, Библийг авахад те илүү юм техник талын юмаа бас аюу сайн хийгээсэй гэж хүсдэг гэдгийг би бол маш сайн одоо бас уриалмаар байхгүй. Одоо жишээлбэл та нар миний дуу гоё дуу гэд хүмүүс их хэлдэг. Гэхдээ тэнд маш тодорхой техник байна. Миний баримтлагыг хэд хэдэн зүгээр зарчим. За энгийнээр хэлэх юм бол би бол хэрвээ Библиэл дээр үг байх юм бол тэрийг аль болох Библийнхаа нүгээр нь оруулна. Тэгээ би сүүлд магтаал хэд хэдэн зохиосон хүмүүс төр яагаад Библиэл дээр байгаа аль хэдийн орчуулагдсан бидний мэддэг үнгийг Библийн дуутай үг байх чинь монголоор орчуулдагтай шал өөр үгээр орчуулад байгаа юм бэ. Аюу сонирм биз дээ. Тэрийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас яг тэгэхээр тэр хүн чинь Библийг уншиж байгаа учраас миний одоо ч юм уу зохиосон өөр хүний Библийн үгийг үг хэллэгээр зохиосон дууг авахтай амар сайн. Тэрэн дээр нь боловсрал болно. Их ойр буу штэ. Нэг давуу тал нь. Хоёрдугаарх нь нөгөө уламжилт human гэдэг чинь ерөнхийдөө бол ардын дуудтай их төстэй. Нийтээрээ дуулдаг дуу учраас би аль болох нотны савлгааг бага эхний тембер нь бол дараагийнх нь жоохон ойлгомжтой шилжилтүүдийг энэ би яагаад тэгж зөө зохиож байгаа вэ гэхээр сүмд хүмүүс бүгдээрээ хамт дуулаасаа л гэж бодож байгаа. Нэг нь сайн дуулаад нөгөөд нь хараа зогсоод байгаасаа гэж үзэхгүй. Гэхдээ надад ч гэсэн нотны савлгаа өндөртэй илүү гоцлол маягаар өөрөө дуулчаар эсвэл тэ доолт маягаар дуулчаар энийг цуглаан дээр дуулахад хэцүү ч гэсэн нэг дуучин юмстай тэ дуулж баста үнэхээр хүмүүс дуран зориг болохоор дуу гэсэн дуу байдаг. Тэгэхээр тэнд бас ийм техникийн зүйлүүдийг бид нэр сураал хөгжүүлээл дахгүй сүнслэг зүйлтэйгээ ингээд
За тэр сүнслэг суурин дээрээ ингээд явах хэрэгтэй. Мэдээж огт сүнслэг боогийн хэлдэг бол үнэхээр зөв байхгүй. Юу гэхээр би бол энд итгэж байгаа. Ихэвчлэн та нар анзаардаг бол нөгөө илчлэлт гэдээ ярьсан шүү дээ. Бурхны үг илчлэл ойлголт гэдээ ярьсан шүү дээ. Би Крисмас амилсан болгоноор шинэ дуу зохиох гэж оролдог үргэлж. Яг тэгэхээр та нар мэдэндээ пастор хүн чинь Крисмас амилсны баярын номлол уур амьсгалыг бараг 2-3 сарын өмнөөс эхэлдэг. Тэгэл Крисмас дуу сонсоод ингээ яхаар угаасаа нэг номлоо барайл. Тэгэл дөхөөд ирэхээр угаасаа яг бүр дүүрэл номлол маань бэлтгэдэл зүрх сэтгэл маань ч гэсэн мэдрэмжин дүүрэл сүнсээр дүүрэл бүх юм ингээ бэлтгэдээд эхэлдэж штэ. Яг тэр үед угаасаа шинэ дуу гарах боломжтой хамгийн тийм момент үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл хаан эзнээ огтцгаая гэдэг Крисмас баяр дээр би хааныг те Есүс ямар төрлийн хаан бэ гэдгийг заагаал хаан эзнээ огтцгаая гэж номлол яваал хийл тоглоход манайхан зэрс баг гэл айгаа. Яагаад тэгэхээр тэнд нөгөө юу байхгүй да. Надад үг өгөгдчихөж байгаа. Тэр Крисмас баяраар заагдах хэвээр уур амьсгал үг номлол чинь нэг библийн ишлэлээс өмнө нь харж байхаа зүгээрээс нь гэхдээ тэрийг судлаад залбирч идэл тэнцэнс бурхны илчээр ирчихэж байгаа учраас тэр үг библийн дагуу байлаа бурхны үг ирэх юм бол зоригтой ирж байгаа. Тэр нь зорилгоо биелүүлэл явж байгаа. Тэгэхээр тэр дуу болоод гарсан байсан ч гэсэн хөрөх хүмүүстэй хүрээд хийх стамигээ босгох ёстой зүйлээ босгоод явж байгаа. Одоо хуучин сонгодог магтаал сонгодог мөрөглийнхэн тэр ухаан үедтэй ч гэсэн тухай юуныхаа оргил байсан. Одоо ч гэсэн бас тодорхой хэмжээний магтаалууд бас нийгэмд бас хөрж байгаа. Тэгэхээр аль талаасаа л ингэж сүнслэг үг юу байна? Бас тэр хүний нөө дасгалжуулалт байна. Тэгээ зарим хүмүүс пастор яаж дуу зохиох юм гэхээр би бараг 20 жил зохиож агаад сүүлд нь нэг дуул нэлээд хүмүүс төрсөн юм а гэж би нэ хэлж чаддаг. Яг тэгэхээр нэлээд гэхдээ би болоогүй. Яг тэр над талант байгаа хүмүүс байгаа гэдгийг мэдсэн. Гэхдээ би ариун сүнсээр аваа талантаар энийгээ дуулсан ч гэсэн техник талын ямыг бурхан намайг өсөөсэй гэдгийг хүсэж байгаа гэдгийг би аюулсаа мэдчихсэн учраас тэр чадрын хувьд, зохиолын хувьд одоо үгний хувьд, найруулгын хувьд өсөөсэй гэдгийг эзэн мэдж байгаа гэд. Тэгээд би түрүүний богогийн хэлдэг залуучууд ямар юу сонсож байгааг мэдж гинүү гэдэг чинь надад бас яг ойрхон сонсож байгаа. Тэгээ би зүгээр одоо энэ сүүл GB студ ингээл азаа дүүнэр ингээл ирхмээ ингээл дүүнэр ингээл харж хаад гадаадын хамтлагуудыг ч гэсэн харж хаад үг нөө дээр үе яг л нөгөө гайхамшиг таарч мөн үг бол тэр химийн дуунууд дээр амар гоё дууралтууд энэ одоо нөгөө энэ хүүхдүүдийн сонсож байгаа тэр янз бүрийн синтний дууралт нөө тэр гоё дууралтуудын жижигхэн зүгээр төрхлөг болгоор олчиж байгаа. Тэгэхээр хүүхдүүд нөгөө яг нөгөө сонсож байсан мэдрэмжээ энэ нөгөө гайхамшиг таараас ч юм уу бол аваад тань руугаас авчиж байгаа. Тэгэхээр энэ төрхлөгүүд аюу хэрэгтэй юм шиг зүгээр санагдаад байгаа байхгүй. Мэдээж жишээл хамаагийн дуу яг ингээд энэ дуу ингээд яг тэр хөлбраар ингээд орчин үеийн залуучуудад ингээд гэтэл яг тэр төрхөлгийн ингээд түрхээд бүр яг гоё хэлбэр дүрст оруулаад энэ хүүхдүүдэд сонсгох үед энэ хүүхдүүдийн яг стил жанрт нь тааруулаад тоглох үед хүүхдүүд гэдэг бүр илүү авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бидний чадвар хэрэгтэй юм байна бас. Тэгэхээр бас одоо сая Крисмсийн юугаар ихэсний минь агуу хайрыг жоохон орчин үеийн юм шиг 4-4-ээр дулж байгаа байхгүй. Өмнө ингээд бол тэгэхэд энэ ямар гоё дуу вэ гэд манай залууч тэгээд байгаа байхгүй тий. Яг ингээд би бүр үхмэл сүнсийг гэдгийг нь ерөөсө гүүр шиг анаас үлийн гүүр явдсан шүү дээ. Үхмэл сүнсийг гэдгийг удаанаас нь ингээд хөнгнөө сойл яваад гүүр шиг явж жаад бүр сүлд нь базаал бүгд л ихэсний минь агуу их хайрыг дуудахаар ерөөсө мөнхөр гоё болж. Тэгээд тэр чинь нэлээ олон жилийн өмнөх дуу шүү дээ. Гэхдээ 4-4 яхаар 3-3-аар бол жоохон хэцүү тий. Тэгээд 4-4 болгож байгаа. Тэг яг мэдээж хөгжим техник чадвартай хүмүүс байл илүү гоё болох надад бол байна яг ур чадварууд яригдахаас өөр аргагүй цаг үе ирсэн. Бид нэр өмнө үеуд маань мэдээж яг өөрт байгаа сүнслэг байдлаараа дуу зохио. Тэгэхээр дуу хэрхэн зохиох вэ? Тэгэхээр эхлээд ямар ч гэсэн эхэснэнтэй харилцаа. Тэндээс дуугаа эхлээд төрүүлж сурах хэрэгтэй болж байгаа. Тэр суурь бэлтгэцсэний дараа нотны мэдлэг эсвэл тэр одоо хуваалт бид бадгаа гүүрээ дуулах уу яах вэ? За энэ дээр ингэж зохио. Яг чин өөрийн оюун санаа сэтгэлээ шингээгээд тоглоно. Хүмүүс дуу зохио яг бас адилхан асууж байгаа. Дуу хэрхэн зохио? Яаж зохио? Яаж ингэх вэ? Тэгэхээр за нэгт ингээрээ, хоёрт ингээрээ гэж хэлэх боломжгүй болчих. Яг бид нэр тэг сурааг байхгүй өөртөө. Өөртөө дуу зохиохтой хаанаас гисэн бэхээр ихсний өмнө ирж байгаа. Ингээд тэр суурь ингээд байгаа учраас одоо тэр цаашаа ингээд дахиад явж. Чиний асуусан асуултан дээр Bible beat гэдэг нэг төсөл байна. Тэгээ Bible beat нь ямар төсөл вэ гэхээр Библийн Ром номыг цэг таслал өөрчлөгдөхгүйгээр rap
old school, new school стилийн битэн дээр үгийг яг онж. Тэгээд тэрийгээ гэхдээ Christian урамтай. Тэгээд энийг хинд болох юм би Christian ч бай, Christian биш бай рэп дуулнаа. Christian биш хүн яаж юм хийн. Тэгэхээр би үзсэн тэгвэл хүн Есүст итгэхийн тулд Библийг уншиж болохгүй юм байна те. Есүст итгэхийн тулд хүн ингээд Есүст итгэхгүй хүн Библийг ер нь ямар байд ингээд уншиж үзэж сонирхож болохгүй болчихж байгаа юм шүү дээ. Гэсэн чинь хөө нэрээ тийм байж тээ гэж. Тэгэхээр энд болохоор ямар ч үг өөрчлөхгүй, теологи ярихгүй, тайлбар хийхгүй зүгээр л байгаа юм. Яагаад Библи тийм амар хуучин санагдаад байгаа. Энэ олон жил гэсэн залуучууд сонирхнаад ийм Библи гэхээр би уншиж болохгүй, би Есүст итгэхээр уншина биш. Классик хөгжим гэхээр энийг нэг сонсдог сонирхт хүмүүс байдаг, би сонирхдаггүй биш те. Яг энийг нь Библи бол үнэхээр бидний амьдралын хэмнэл бит те, бидний хэмнэл. Тэгээд Ром номыг энэ нэгүслийн амар хүчтэй номыг рэп хэлбэрээр өсвөр насныхан зөв чихэндээ чихвчээ хийгээл Ром номыг ингээд сонсоод тэгээд сонссноос нь итгэлээр нь итгэл тэгээд цээжлэн үг тунхаглалтна энэ хүмүүс Ром номыг амар сайн зөв үедээ зориулж байгаа. Тэрнээс шууд ингээд тэрийг биднийгийнх нь заавал ингээд сонсох гэдэг тэгэхгүй шүү дээ. Тэг чинь өсвөр насныхан бол тэр битийг яг тэр стилээр би нэг өөртөө нэг жоохон яг хөсөллээ. Тэр юу гэхээр залуучууд ч тэр төрөнийх хэлгээр залуучууд талаасаа ч гэсэн итгэдэггүй байсан ч гэсэн энэ ямар гоё дуу вэ гэж сонсох хэмжээний магтаал төгжим дууралт аль талаасаа шүү дээ бүх юм талаасаа хийсэн. Бас итгэдэггүй хүмүүс ч гэсэн одоо ардын Монгол аялал талаасаа одоо магтан дуу байгаад энэ үнэхээр гоё дуу юм а гэд одоо магтан дуу өрнөө итгэдэггүй хүмүүсийн дунд ч гэсэн хит болох тохиолдол бас байдаг байхгүй юу? Ер нь анзаарч яг та нар яг тийм Монголд хийдэд гараасаа тэр нь хүмүүсийг бас Христ рүү танихад те энэ гоё дуу ингээдсэн ч Христийн дуу байсан байлээ гэ те. Татах тийм хэмжээний аялгуу талаасаа нөгөө Монгол хүн төрөний соёл сэтгэлгээ талаас нь хүрэх талаасаа за хөгжмийн дуурал талаасаа тийм хизээ нэг цагт хийхсэн юм уу? Монголч нь харин 2000 оны ихээр чинь яг тийм байсан байхгүй. Сүмд хүмүүс, эстет хүмүүс яагаад татагдсан гэхээр дуунаас нь дуунууд нь ихэнх нь орчуулга буюу cover хийгээд cover хэрэг нь яаж тоглоо дагаж тоглоод найруулгын ингээд хүмүүс ямар гоё хөгжим ямар гоё дуу вэ? Ийм дуунууд дуулд юм уу гэд маш ихрээ ирж исэн. Одоо 2020 10 ингээд 10-аас хойш ингээд яваад хэнгүүд нийгэм тэр жигтэй соёл урлаг нь өөрөө хөгжсөн. Өөртөө амар гоё дуу зохиод нийгэм бидний дуу хөгжим одоо мэрэгжлийн төвшөнд яг ингээд зүгээр ингээд гүйцэгдсэн. Ер нь гүйцэгдсэн. Гэхдээ яг үний эрэхтэй Христ итгэгч чид энэ бүх юмны суурин дээр байгаа. Одоо ч байгаа. Зүгээр л магтаалын дуу зохиохгүй. Монгол магтаалыг зохиогоод өндөр төвшөнд одоо мэрэгжлийн төвшөнд тэрийг хийхэ болцсон. Яагаад тэгэхээр тэрийг үнэлэхгүй байна. Яг нэг мэрэгжлийн төвшөнд нь буюу зах зээлийн төвшөнд нь ажлын төвшөнд нь үнэлэхгүй үнэлэмжгүй өгөхгүй учраас тэр амьдрч чадхаа болж мэрэгжлийн хүмүүст. Тэнгүү тэр хүмүүс хаана байгаа энэ ажиллаа хийж байгаа. Ажиллаа хийхэр чинь тэнд ажилласан газар нь сайжирна зү. Тэр мэрэгжлийн сайн хүмүүс. Тэгэхээр нийгмийн дуу хөгжим сан зөндөө олон Christian мундаг сайн хөгжимчд классик, рок, pop гэх нэг хүмүүс ингээ байж байгаа. Түрүү манлаа яхаа түүх яригж байгаа штэ. Би ч одоо анхны итгэгчдийн нэг көгшин хүн тэгээд аканы бигээс тэгсэн чи яасан гэ би сая яг чамайг яаж бодлоо л да. Биднээс нэг анх Есүст итгээд 10 охтууд байсан байхгүй юу. Тэгээд өвөрдөнгээс ингээл энэ том пүүжэ пастор можиг пастор эднээс ирдэг байсан. Тэгээд тэр биднээс ингээд хамгийн бидний эзний ариун сүнс надад шиг нэг дуу идэг шүү дээ. Тэрийг ирээ заасан би одоо санаж. Тэр үед биднээс яадаг байсан гэхээр өөсө хөгжим байхгүй. Дөнгөж ингээ хідүүлэх нэ. Тэгэл Есүс эзэн түүхэн тушаахад гэдэг дуу дуулангууд бүгд тэр ариун сүнсээр дүүрээд уйлаад гимшээд за тэр чинь 10 жилийн л хөгжсөн. Тэгэхдээ нөгөө нэг хөгжим болон чадвар бас нөлөөлдөг гэвэл бас бол биш болчиход байгаа байхгүй. Ариун сүнс яалтчгүй байгаад ингээ тэр үед ингээ тэгтээ тэр үед бас яасан бэхлээр маш олон чуулганууд гитар байхгүйсэн, хөгжим байхгүйсэн. Хөөхөө тэгэл нөгөөд хідэн сурсан одоо дээдийн дээд гээл ингээл хөдөө байж байгаа чинь бүгдээр нөгөө ихснэр чинь гэж уртын даагаал нөгөөдөө дагаад явахаас өөр арга байхгүй. Одоо хүртэл заримдаа за би та нар шиг яг мэрэгжлийн хэмжээнд тоглож чадахгүй ч гэсэн нэг жоохон химнэлээ ингээд сонсоод байж. Тэгмүүд нь зэлбэр дотор чинь миний нөгөө химнэлийг сонсохгүй чаал өөр аав явчих үе байдаг байхгүй. Гэхдээ нөгөө магтаал гэхээр хитгэн хүмүүсийн дунд биш маш өргөн хүрээлтэй болчиход байгаа. Хөдөө орон нутагт бай, жоохон хүүхдч бай, залуучыг хөшчүүлж байна, бүхэнд хүрчээд юм байна гэж хараад байгаа байхгүй. Тэгээ түүхэнд бол тийм болсон. Тэгээ биднээс тэгээ одоо харин
ингээд биднээс их юмчсан байна дөө гэд би тэгээ нөө 24 цагийн зэлбэлээр зарим хүмүүсээс ингээд нөө бөмбөр янз бүр юм гуйх гэсэн чинь зарим үед ингээд айгу асуудалтай тулгарч ирсэн байхгүй. Тэгэхээр 90-д онд бол тийм холдохгүй штэ. А тэгтэл одоо бол баг бүх чуулган юу байна уу? Өрөөгдсөн байна тий. Баг юмчсан байна. Айгу баяжсан байгаа байхгүй. Тэгээд нэг талаас энэ айгу ивэл байгаа. А тэгтээ нөгөө талаас одоо би тань цаашаа яг бурхан бидэнд юу өгөх гэдгийг харах хэрэгтэй болчихж байна. За түрүүн би нэг ярьсан шүү дээ. 50 60-аад оны үед одоо энэ бөмбөр бол сатаны хөгжим гэж ойлгоол тий. Энэ бол тийм гэж ойлгож. Гэхдээ одоо бурхан цаг ирэх тусам хөгжмийн зэмсгүүдийг буцаагаад өөртөө авч. Яг бол тэр хөгжмийн зэмсгийг эцэстээс бурхан бүтээсэн л байгаа байхгүй хүмүүсээр дамжуулаад. Тэгээд рок хөгжмийг ч бүх жанруудаар биднес бурханыг магтах боломжтой юу? Боломжтой болсон байна тийм. Ер нь 8 төгжим рокер л магтаад байгаа тийм. Тийм, ер нь бол тийм шүү тий. Одоо тэр Сакигийн дуу хэрч. Рокко, soft рокко, альтернатив яг тийм өдрөл ингэж яваад байна. Одоо ихсээ CCM буюу яг Christian хөгжим гэдэг яг юм урсгал жанр үүсгэсэн байна уу байхгүй тий. Тэгээ биднээс тэрийг одоо ингээд нэлээд ганц хоёр хөгжмийн найруулгаас эргэлдэд болохоор чи биднээс ингээд тийм магтаалын багч айгу хүчрэхэг байсан шүү дээ. 90-ад оны сүүлээр 2000 он. Тэгэл биднээс чи хоорон дээр зогсоход бүгд ингээд бүжигсэн. Айгу амьсгал ч юм уу яг тэр дуугаа дуулаад тий. Тэгээ бүгдээр ингээд магтаал байдаг. Тэгээ одоо би бол ер нь тийм хоор болон тэгж яадаг баг би сая гэхдээ манлагийн ярианаас нэг зүйлийг айгу олзуурхад сонссон зүйл нь юу гэхээр тэр рэпик гэж байгаа гэсэн шүү дээ тий. Энэ төсөл ингэж ярьж байна тий. Тэгэхээр биднээсийн одоо зорж байгаа зорилгоуд гэж байгаа байхгүй одоо сүм цуглааны зорилгод биднээс бол ирээдүйн хойч залуучуудаа энэ христчин өв соёлоо өвлүүлэх гэж байна. Мэдээж өмнөх байсан биднээсийн аав ээж ах дүү нар тэднээс бол мэдээж ярих нь чухал боловч тэрнээс чухал зүйл нь биднээс хойч ирээдүйн үед яаж христчин зүйлийг өвлүүлэх үү гэдэг зүйлийн тухай илүү толгой гашлах, илүү тэр тал дээр анхаарал том цуглаанд ороход томчуудаа биш хүүхдүүдтэй өсвөртөө илүү жоохон санхүүгээ гаргадаг 10,000 20,000-аар илүү хамттай боорцог авч өгдөг томчуудаа сайхан сүйтэй цай зааваж гараа гэж эднэстэй 11 мөрөөсөө сайгүрээ гэж хэлчихээд тэгээ сайхан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зүйлээр дамжуул юу гэж хэлэх юм залуу үе чихвчтэй байгаа байхгүй биднээсээ бараг л сонсохтой сонсох. Яг энэ чихвчин дээр нь эднээсийг оруулж өгвөл яг христэнч биш бай христэн залуучууд ингээд амарлаг ингээд тэр ром номыг ч юм ингээд уншаад яг ингээд гоё биттэй яг л нэг ингээд нэг алж байгаа дуу шиг ингээд гоё хийж чадах юм бол энэ бол асар олон залуучуудын амьдралд өөрчлөлт өгөх байхаа гэж би сая олзуурхаж харлаа. Энэ бол тэрийг хойшд оруулж байгаа маш том зарим нэг талаараа би магтан дуу ингээд дэлхийд дээр магтан дуу гардаг. Тэгээ шинэ урсгалууд гарна. Шинэ ингээд үгүүд хийд болдог. Та нар анзаарж байгаа бол тэ сүнслэг дайн тулаан эсвэл ялалт. За ариун одоо энэ өнгөрсөн 2-3 жилээр ариун гэдэг дуу тэ за тэрний өмнөх жилүүд та мөнхөд тэ тэрнтэй адилхан. Ер нь бол маш их ингээд шинэ дуунуудыг бүгднийг та нар сонсдог бол ямар үг тухайн хэдэн жилдээ хийд болоод байгааг нь дүүгөх ойлгоно. Тэрний өмнөх жилдээр бол Есүсийн нэр гэдэг үгтэй дуунаар бол хийд дуунаар аягах болж исэн. Одоо ингээд өөрчлөлтөд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бүхэн чинь яагаад байна гэхээр минийхаар нэг эзний одоо тухайн цаг үедээ өөрөөр л илэрхийлэгдэж байгаа шүү дээ. Тэгээд гол болчиход байгаа. Миний хэцүү санагддаг зүйл нь юу гэхээр Монгол заримдаа ингээд магтмаар байдаг. Тэгэхдээ дууны сонголт маш цөөхөн байхгүй. Бурхны нэг ядлагч яг Монголоор зохиогдсон дууны талаас. Тэгэхээр яа харахгүй нөө англи руу үсрээд авчихдаг. Тэгээд богийн мал чихвч гэж байна. Би бол дээр нь машин бас нэмээр байгаа. Тэгээд би машиндаа маш их сонсдог. хамтдаа Монгол дуугаа илүү зохиол. Тий. Praise-д оролцсон. Гэхдээ бас нэг өөрөөлөх зүйл нь юу гэхээр одоо пассвord байна, өөр хүмүүс байна уу? Зөвхөн мөргөлийн дээр бүтэнсэнд дуулах дууг бас зохиоход магтаал гэж үзээд бусдыг нь бас битүүл хайхраараа гэж би бодоод байгаа. Яг тэгэхээр хормын дуу хэрэгтэй байна. Оршуулгын дуу хэрэгтэй. Зүгээр л нэг одоо тий аялал зугаалгаж явж байхдаа тий мэдээж зорилго нь өөр байхгүй тэдний жолоодахыг гэдэг тий аялал зугаалгаж явдаг. Тэрээс чи хайрын тухай дууч байж болно. Түүнийхээр үнэхээр гонхэлсэн стресс бухимдлаад авж байгаа янз янзын дууч болно. Одоо залуучууд фитнес мэднэстэй нэ варм байгаа шүү дээ тий. Тийм хэрэгс чинь тий дүф гэж зөгтөг дуунууд байж болно шүү дээ тий. Тэгэхээр тэр дуугийн ч гэсэн хэрвээ тэр хүн яг мөргөл дээр дуулагдахгүй байсан ч гэсэн тэр дууг бусад хэрэгс сэтгэгч маань хүн зэнтэй үзээсэй тий. Мэндчлэгээ гоцлол тоглолт гэдэг утгаар. Тийм учраас ерөөсөд олон талаар. Одоо жишээлбэл хормон дээр дуудуулахад үнэхээр хэцүү байдаг учраас пүүж байх амар тонголоо их хоёроо дуур виг ордог тий.
Тэр хоёрын дуунаас хорим дээр дуулахад үнэхээр гоё тий. Болдог тий. Ингээд тэгэхээр чи ингээд зөндөө төрлийн дуунаар аяга хэрэгтэй. Тийм нэг юм дээр нэмчлэг насаа штэ манай. За насаа За ингэсэн. насаа гэвэл одоо нэг уухаа гэдэг дууг зохиосон хааны оршихуйгийн насаа гэж Манай байна. сүмийн даханд очоод бидээс үйлчилсэн байхгүй. Тэгсэн чинь насаа тэрнээс өмнө би ягаад энийг ярихдаа би юу гэж хэлэхээр биднээс ойлголтын зөрчлийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгсэн чинь яасан бэ гэхээр насаа ингэж ойлгосон гинэ. Энэ нэг орчуулгын дуул дуулах юм бол яг бурхныг магтаж байгаа гэж ойлгосон байна. Тэгээд ганагч эднээс ингээ очиж биднээс нэг өөрчлөлттэй Монгол магтаалын дуу гэд тэгээд дуулсан чи хөө эн чинь дуулж болох юм биш тэгээд яг тэр орой очиж тэр уухаг дуу зохиосон байхгүй. Гэтэ насаад ингээд тэр Монгол аялал нь орж ирээл гэсэн гэж байгаа байхгүй. Үг нь дуу нь ингээд бүгд тэгтэл ингээд за энэ зүв биш байхаа гэж бодсон байна тэр залуу хот. Тэгэхээр биднээс бас энэ дуу зохиох тал дээр залуучуудад бас энийг зааж өгөх хэрэгтэй юм шиг. Ингээд олноо байн YouTube байна хаач байна тий ярьж өгөх Тэгэхээр хэрэгтэй. магтаал гэж бодохоор уламжилт эсвэл praise song эсвэл юм ч юм уу тий хуучин сонгодог Тэрийг болоод дуусгах гэж бодоод байгаа. Монгол аялал болохоор магтаал биш юм шиг байчээд исэн байна шүү дээ тий. Тиймэрхүү асуудал байгаа. Бас яг Тэр ойлголтын зөрчлийг бид ингээд Монгол дуугаа зохиочод бид нар Монгол дуугаараа магтан дуугаа удирдахад за би магтны удирдагч. Надад өөртөө аюу эвгүй байсан. Маш эвгүй байсан. Яагаад эвгүй байсан бэ гэхээр за Stepping Stones project бол ингээ Монгол магтан дууг хийж одоо юм орчин үеийн сайн аранжрокоор хийх гэж хичээж аюу сайн гэж хийсэн. Нэгдүгээр тэрийг хийсний дараа 2 жилийн дараа тэрний дуунд хүмүүс дуулж байгаа. Ийм удаа. Тэгээд 2 дахь альбом гарсны дараа тэрийг бараг жилийн дараа хүмүүс дуулж байгаа дуунаас бараг арай жил хүрээгүй ингээд хүмүүс дуулагдаа. Тэгээд ингээд дараачийн одоо ингээд сайн сүүлийн амлалт халтын хэлбэрээр дуулахад 7 хоногийн дараа тэр дууг аваад шууд дуулж байгаа. яг л Бид нэр Монгол дуугаараа магтан дуу хийн гэж ерөөсө бодохгүй байхгүй. Тэгээд ингүү чинь бид нар бас зохиохдоо анх зохиожсэн хүмүүсийн дуудад нь одоо ишэл ингээд за миний дуу гэхээр би хүүхэд байхасаа янз бүрийн дуу зохиосон. Юу биш. Christian биш те ингээл янз бүрийн дуу зохиож байгаа. Гэхдээ Yes тэтгээд дуу зохиох болж байгаа. Тэгсэн чинь сүмд орж яваад болохоор сүмийн дуунууд ихэнх нь орчуулга те ингээл орчуулгаас учраас бидний нэг үгний хуваарлалт үгний сонголт ингээд тэгээд бид нэр яг тэр орчуулгын нэг дууга бас зүгээр нэг Монгол яруу найрагч дуу зохиогч үнтэй ингэсэн чинь яг л хэлж байгаа юм. Ямар сони үгний хуваарлалтай юм бэ? Бид нэг орчуулгын дууг хуваарлж дуусараад Монгол дуу зохиогоод ингэсэн чинь наа чи Монгол дуу юм уу гэдэг. Наа чи орчуулгын дуу өгүүлбэрээ бичсэн удаа яваад байдаг шүү дээ. Өгүүлбэр бүтсэн хүртэл бид нар орчуулгын дуу шиг зохиодог болсон байгаа. Тэгээ энэ болгоно бид нар өөрийнхөө Монгол хүний гэдэг нэг юм чи ингэ зохиогдсоор байгаа сүултээ өөр бол одоо ингэ бид нар сүүл амлалт хатлын хөтөлбөр дотор орж байгаа дуунууд яг л бас яг ингээ харахаар орчин үеийн хөгжим, орчин үеийн дуунууд юм шиг мөртлөө яг ингээд сонсох юм бол яг л монгол хүн зохиосон Монгол пентатоныг аялгауны хэсгүүд байна. Тэгээ үгний хуваарлт нь яг л ингээ яг одоо ингээд хэлбэрээ монгол магтаал олж байгаа. Амен. Хэлбэр болж. Тэгээд анх тэр дуунуудаар дуулахад магтахад хэцүү байдаг байсан бол бид нар хэцүү ч гэсэн зүтгэсээр хагаад дуулдаг болж байна одоо. Тэгээ хүмүүс ялангуяа зохиодог хүмүүс өөрийнхөө дууг дуулахдаа санаа зовдөг. Ингээл эхэндээ те би энэ дууг ингээ одоо ерөөсөө тэгж хизээч болохгүй гэдэг бүр ярьсаар хагаад олон магтнууны удирдагч зохиосон дууга санаа зовхгүй дуулдаг болсон. Тэр дуу чинь зоригтой ирсэн байхгүй даа. Заавал бичлэг болгосны дараа дуулдаг биш. Хэрвээ зохиогдсон бол тайзан дээрээ их эзнийг магтж байгаа хүмүүстэй хамт урайлаад дуул. 24 цагийн зэлбэртээ би магтаалын удирдагч нарт тэгж хүсдэг тий. Болж игэл Монгол магтаалын дуу дуулаарай. Ягаад гэвэл энэ 24 цагийн турш бид магтаал чинь бас суушин зэлбэрлэхгүй да. Хүмүүс ингээд биднээс ингээд суухаараа зэлбэрлгээд магтаалыг тусад нь авч хайдаг үгүй байхгүй. Хамт байхгүй юу? Одоо энэ 2000 оны ихээр Монгол магтаалын дуу гэдэг Монгол магтаал ихээр биш 2000 он тийм байна. Бид нар хамтлагтаа дуу муу зохиогоо ингээд явж ирсэн. Тэгэхээр Монгол магтаал гэдэг ингээд яг орчуулгын дуунууд айгу хүчтэй байл л да. Энд дээр жоохон ингээд хүмүүс юм. Одоо ингээд 24 25 он гэхэд Монгол магтаал гэдэг одоо яригдсан болсон. Одоо тэгвэл энийг дараагийн шатанд нь одоо зохиодог хүмүүс юу хийвэл зүгээр надад зөвхөн одоо дуу зохиож байгаа залууч юу хийвэл хит дуу хий. Хит дуу буюу хит дуу гэдэг чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр үйлдвэрлэлийнхаа одоо явцд штэ. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр хүн болгонд таалагдж байгаа, хүн болгонд дуулахад амар, хүн болгонд ингэж яг тэр дуу зохиох юм бол тэр дуугаа дагаад хүн болгонд дуулахаар сэргэлтүүд ирнэ. Тэ ив нэгдэл ирнэ. Тэ ингээд тэр дуугд ингээд дамжаад ингээд
Айгу тэгээд би миний хувьд одоо ингээд нэг цомог хий гэж бодоход тэр дуунаасаа бүр ингээд бодлоготойгоор 1-2 дууг нь бүр энэ дууг хит болгоно буюу олонд таниулна. Олон хүн дуулдаг болгоно гэж ингэж зүтгэж явъя гэсэн нэг тийм плантай байж байгаа. Ингээд мэдээж сайн дуу бол өөрөө яваад. Юу ч бодчих. Үгүй харин тийм би бүр учрыг алахгүй байна. Би яг мэдээж дуу зохион гэхдээ яахаар хүмүүс төрөхгүй байгааг нь мэдээж сүүлийнх дээр бол нөгөө төрөний мессеж бол их чухал байна. Тийм мэдээж хамгийн нэгд бол үг чухал тий. Бурхан намайг л урам зориг өгдөг пастор болоорой гэл их л урамгүй ч юм шиг сул дараа шимшүүнийг сонгосон. Тэгээд сүүл би энийг бодоод байсан зүйл нь юу гэхээр магтаал ер нь хүмүүсийг яг нэг сүнслэг тулаан итгэл зориг руу ингээд урамшуулж байгаа шүү дээ. Маш их. Чиний өгөндөг яг нөгөө бурхандаа найдаад дуршилж байгаа байна. Би бараг сэтгэл зүйчдэр мэдээж сэтгэл зүйчээр очиж ярих гэхээс илүүгээр магтаалаа хүн яхаараа хүн чинь бүр урам айгуу сэрхэж байгаа. Гэхдээ яг чин сэтгэлээсээ магтаалдаа орчих. Яг тэрэн шиг тэгэхээр зарим нэг дуунууд маань энэ бол өстой гоё доо гэд бодохоор нэг тийм биш. Тэгэхээр тэр нэг юун таарад байна те хүмүүсийн уур амьсгал олон хүчин зүйл байгаа гэж би ойлгож байна. Хооны амьдралын процесс бас зарим дуунууд одоо жишээлбэл шар дууны номон дээр байдаг агуу хийзэн гэдэг дуу байдаг. Кимшлийн дуу. Тэгэд болох юм бол зүгээр л ер нь ойлно. Гэхдээ би тэр дуундаа нэг дуртай ш. Яг тэр би анх ирж байхад ингээл эстер ирээл ингээл үйлчилж мөрчиж байгаа л нэг ким дунж. Тэгэл ингээл уйлал яриастай ким нүглэр дүрийн дэлхийд гээл яг тэр үедээ зохиосон учраас яг тэр юм явж идэг. Нэлээд хүн төрлийн ким нүглэр тийм юмэр явж байгаа юм чи тэр дуу сонсоод тэгэхээр жуулганд ирж байгаа хүмүүс янз янзын хүмүүс ирж байгаа тэр дууг дуулахаар хүмүүс ингээд асгараад уйлаад идэг. Тэгэхээр би магтаал өдөрт хүмүүсийн хувьд би дуртай дуугаа дуулаг хүмүүс үйлчилж байгаа гэж бодохороо заримдаа бодлохоор яг нэг тийм оруулж ирдэг. Түүнээс би зөвхөн өөртөө дуртай таалагдсан яхаар заримдаа бас явахгүй нэг тийм байгаа. Зия бид нар боо цаг магста явж өгч штэ. Тэгэхээр магтан дууга цохиоцох. Тэгээ яаж цохиоё гэж хийсэн тэгээ хойрхон бай. Бид нар нэгдүгээр хоёрдугаар гэхгүй тэгээ таны сүнстэй таны юу мэдэр чинь. Тэгээ ялангуяа дууга дуулах юм байна. Бид нар айлхаар дуулж л байна. Ингээл өөрийгөө магтчихин гэж одоо хүмүүст өнгөрөх гээд байна маань гэж илдүү янз юм битгий бод тэрий чи хин нэг мэдчихвэл тань дээр хурж хэлчин. Битгий юм байгаараа даруу байгаараа гэж хэлээд өгнө. Бурхны сууг болон тэр дууга цохиолтэй дуул. Тэгээ юунаас ч битээ санаа зов ингээд дуулаад тэгээ яваа. Тэгээд одоо бүгдээр ямарсан Монгол магтан дууг зохиох хэлэх гараасай. Зохиох тал дээр хүмүүсээс бас хөрхөө мэдээлэл тэгээ бас дээр нь урам зориг авсан болоо бид нэр техник аль биесны юм гэхээс илүү гоё сүнслэг гоё юм тэгээд ярьлаа шүү дээ ерөнхийдөө дээ. Ер нь бол их том сэдв. Магтаал бол их том сэдв. Нөгөө юу н хэрүүлийн халим шиг зарим нэг тав тавьчмаар л лээсаа. Би бол ингээд тавьчмаар л бас ингээд жоохон асуултаа дэлгэрүүлээд ингэчмээр л санагдлаа. Гоё ялаа. Тэгээ пресс дээр дандаа монгол дуунууд дуулагдана. Гэхдээ яг 70, 30, 80, 20 гэж яригдчихэж байгаа. Тэгээд олон жил сүм магтан дуугаа дуулгаж байгаа бол би бас ярьдаг 80 юм уу 20 юм уу 70 юм уу 30 юм уу их эзэн хинбэ гэдгийг тунхагласан үгтэй дуунуудыг илүү сүм ингээд дуулаад тэгээд ингээд яг сайн манай ама пастрын ярьжсэн шиг гимжлийн тодорхой үйлчлэлийн дуунуудыг нэг 20% нь те ингээд дуулаад ингээд явуул. Тэгээд удахгүй монгол шин дуунуудыг нөгөө дуулаараа зохиогоорой гэсэн чаленж эхэлнэ. Энэ бол тесийн гол чаленж одоо яг энэ praise-тэйг уялдуулаа бид нар ингээд эхлүүлэх болно. Тань руу явуулна. Чаленжаа явуулах болно. Нэг дуу санжааг бол 2-3 жилийн өмнөх прожект ч гэсэн үг. Санаа бол ингээд хүн болгон дуунуудаа илгээн явуулна. Ингээд бид бүгдээрээ praise-ээрээ амьсгална. Тэгээд энэ тесийн гол гэсэн энэ прожект буюу энэ урсгал 6 сарын 26, 27, 28-нд уухай кемп дээр тэнд бүр ингээд тесрээсээ тий бүр сэргэлт болоосоо олон монгол шин дуунууд тэнд төрөөсөө тэнд байгаа open mic болох тэр тайзан дээр бас хүмүүс хоёр өөр тайзан тий том тайз байгаа. Одоо ингээд ерөнхийдөө ингээд мэдээж ингээд том тайз байна, жижиг хоёр тайз байна, том асар байна. Фестивал ямар болдог яг тэр хэмжээнд бид нэр хийхийг хичээж байгаа тий. Дуунуудаа гоё. Та ч гэсэн дуу зохиогоорой. Амен. Тэр сэдв мэдв юу ямарваа нэгэн чиглүүлэг тийм одоо гарах юм уус гарахгүй. Зүгээр л магтан дуугаа зохио.
Зүгээр магтан дуу зохиоод би одоо ингээд тэр чаленж эхлэе гэхэд чамайг чаленжаа дуудаад л 7 хоногийн дотор дуугаа хийхгүй бол харин ч Бурхан угаас өөрөө биднийг бүтээсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр цаг үед эзэн өгөх байхгүй. тэр дуунуудаас нэг бүтэн цомог гарах юм. Студийн цомог гарна. Тэгээ студийн цомог ур чадвартай маш сайн хийгдсэн цомог бол би бол илгээлт гэж үздэг, дагалдуулалт гэж хардаг, тэгээд сургалт гэж хардаг. Тэгээ харин юм байгаа байхгүй. Ишлэлт ном руу очих юм бол бүх үндэснүүд өөрийнхөө дуу хоолойгоор Бурханыг магтаж байгаа гэсэн хэсэг байгаа байхгүй. Өвдөг бүр сүрдөөсөгдөд. Тэгэхээр монгол хүнээс монгол үгээр энэ дуунууд гарч байгаа нь нэгэн цагт бид эзнийхээ өмнө очихоор тэр дуунууд дуулагдана гэж итгэж байгаа. Тэгэхээр чаленжийг тань руу явуулахаар та нөгөө дэвтрээ гаргаад нөгөө нэг таны нөгөө зохиосон 1 2 дуулаад дэвтэр байгаа шүү дээ. Таны нөгөө цаашаа хийцэн хаяа гаргаж ирдэг. Тэр үедээ хийгээл уусдаг. Гэхдээ тэр дэвтэр чинь бол байгаа шүү дээ. Тэр дэвтрээс харж агаад яг тэр дуугаа зуушлан залбирлын тэр гоё магтан дуугаа дуулаад гоё явуулаараа чаленжд оролцоороо. Тэгээд би хэлүүлэх гээд. За дэмөнөдөр бол гоё л байна шүү дээ. Тийм мундаг хүмүүстэй хамт ярилцсан сайхан байна. Одоо шеэр хийх юм уу? За. Огт камер харсангүй тий. За тэгээ пресс дээр уулзцаа. Тэгээ. Thanks. Баярлалаа.